За сайн байцгаана уу гоодлынхаа. За нэлийн хэдэн хоног бид нар подкастаа завсарлаа. За тэгээд энэ удаа би подкастынхаа зочноор манай сэтгэл эдгэрэл сургалтын системд олон удаа оролцож байсан. Манай сургалтуудад олон удаа давтан оролцсон. За сүүлийн одоо 3 Zoom уулзалтанд оролцсон ийм нэг эмэгтэйг урьж байгаамаа. За чухал цэцэг. За чухал цэцэг тэгээд цааш нь өөрийгөө тавьж танилцуулж болно. За гоодлын сонсогчтой энэ өдрийн мэндийг хүргэе. За ямар ч гэсэн энэ подкастад орно гэдэг бол бүр миний хувьд маш том surpriseтай үйл явдал байлаа. Тэгээд өөрийгөө тавчхан танилцуулъя. Би 20 оны энд гинж очрын бороонд сургалтын оролцогч, 22 онд бас давтан оролцоод хоёр сургалтандаа давтан оролцоод явж байгаа. 32 настай 3 хүүхдийн ээж байна. Нэрээ хэлсэн л намайг Шижираадрын чухал цэцэг гэдэг. За анх одоо яг багштайгаа яаж учирсан тухайга тавчхан хэлье гэж бодлоо сонсогчтой. Ер нь би яг юунд дуртай вэ, юу хийвэл аз жаргалтай вэ гэж дотроо ингээд хайгаа яваад байдаг байжгаад одоо тухайн үед гарч байгаа нийгэм тренд болж байгаа шин сонин болгоныг ингээд туршиж үздэг. Тэгээд тэр маань ингээд 2-3 сар үргэлжлээл тэгэл би ингээд маш их ядардаг. Тэгээд ийм байсан. Тэгэл нөгөө л хайгаад байсан мэдрэмж маань хаанаас ч олдохгүй. Тэгж явсаар байгаа бас яг сургалтандаа ороод анзаарсан юм маань болохоор бүр 4-5 өөр салбарт ажиллаад тэгээд бүр тэр нь яг юуг илэрхийлж байгаа вэ гэхээр яг л нөгөө өөрийнхөө нөгөө хүсээд байсан л тэр нөгөө 5 тухтай мэдрэмжийг хайгаад байсан. Гэвч би тэрийг яг хаанаас ч олохгүй л яваад байсан. За тэгээд мэдээ шин салбарт орно системийн ойлгоно ингээ маш их ядарна ингээд бүр ингээд туйлдсан гоншгонцсон хүм найзтайгаа уулзсан чинь манай найз охин надад анх лекцүүдийг маань саналгоод би нэг 2 лекц сонсчоод дараа нь дахиад уулзсан чинь өстой гоё яана гэж уулзсан. Тэгсэн чинь манай найз охин одоо өстой багшийн жилдээ ганцхан удаа олдог инж гинж гээд сургалт болох гэж байна. Миний найз ор гээл тэгэн гут нь би үгүй энэ жил амжихгүй гээл тэгсэн чинь манай найз буян дутсан хүмүүс тэгдэм гээл над руу айгүй эвгүй тэгсэн. Буянтай хүмүүсийн сургалтанд ордын буян дутсан хүмүүс тэгээ цухтай яваад идэв ингээл тэгэн гут нь би өстэй тэр үед нэг хоол идчихсэн аа би тэр баг хам хум гараад дотроо айгүй дургу уур урж гараад тэгээд шарандаа би энэ гинжид буянтай хүн болох гэж хамгийн багшийнхаа сургалтанд бүртгүүлж илаа. Тэгээд энэ подкастын зочин болоод багшаасаа одоо ингээд асуулт асуух болсондоо ингээд бүр туйлын их баярлж ин бараг л би 2 жил амнаасаа багшийн нэрийг гаргаж явсан. Тэгээд энэ удаа ингээд нүүр учрахсандаа туйлын баяртай байна. Сүүлийн үед хүмүүс нөгөө хувь хөгмөний хөгжлийн сургалт гэдэг их ярьдаг болсон тий. Миний хувьд ч гэсэн дээр дурдсан маш их сургалтуудад ингээд хамрагдж исэн. Тэгэл буцаал ядраал гоншгонд хэвээрэл болдог. Яг сургалтанд суусан тухайн үед л айгүй айтаахан байгаа л буцаал нэг байдал эвгүй болчдөг. Тэгээ би яг энд гинжид суусныхаа дараа нэг бүр ингээд нэг шал өөр төвшөнд очсон. Ингээл нэг ийм болцсон байхгүй ингээд агаар амьсгалаад тэгээд яг энэ явц яг яаж болсныг өөрөө би ер нь одоо ойлгодгүй сургалт маань л ингээл хөтөлсөөр агаал нэг тийм нэг гой зүгт хөтөлсөн байдаг. Тэгээ найзууд маань надаас асуудаг л да чи яагаад ийм нэг сайхан болчихваа гэхээр яг хэлэх гээр хэлж чаддгүй сургалтынхаа л нэрийг хэлж чаддаг. Тэгэхээр энэ ялгааг багшаа та нэг сайхан тайлбарлаж өгөөч. Одоо тэгэхээр надаар онцгой тайлбарж байна л да тийм. Тэгэхээр би одоо бол та нарын дотор яг юу болдгийг бол яг ийм юм болоод байгаа гэж хэлж мэдэхгүй. Ерөнхийдөө бол одоо энэ сэтгэл зүйн миний одоо олон жил ингээд суралцсан байдлаас ингэж харахад бол бид нар сэтгэл дотор маш их тийм ичгүүртэй, нууцтай, ачаатай явдаг, одоо шархтай явдаг гэсэн үг тийм. Тэр бүхнийгээ ингээд эдгээгээд эхлэхээр учрыг нь олоод зарим зүйлийг бол магадгүй бүр эдгэхгүй юм байна. Энэ бол өөрт надтай ингээд хамт байх юм байна гэдэг зүйлийг ингээд ойлгоод ирэхээр биднэрт тийм тавирлууд явагддаг. За энэ үндсэн дээр бусад одоо тэр ажилтай холбоотой, мэргэжилтэй холбоотой ч байдаг юм уу, нийгмийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд ингээд тэр суурин дээр цэгцрээд явчихдаг гэсэн үг. Бид нэр сэтгэл дотроо ийм их хүндүүртэй одоо эрүүл бус шарахтай ингээд явж байхад тэр одоо хөрсөн дээр бүтэж боссон одоо тэр бүтээн байгуулалт болох гэр бүлийн харилцаач байдаг юм уу? Одоо магадгүй бидний төрүүлсэн хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаа, за бусад одоо бизнес эдийн засгийн ч юм уу тий харилцаанууд бүгдээрээ л ямар нэгэн байдлаар тийм доголдолтой болоод энэ нь бид нар огтоос жаргалгүй ч юм уу эсвэл салж нийлээд хүүхдүүдтэйгээ муудалцаад эсвэл одоо огт мөнгө олохгүй байна гэсэн үг ерөөсөө биш, бид нар мөнгө олж болно. За бид нар өөрсдөө өөрт амьдарч болно.
За хүүхдүүд маань тодорхой амжилттай ч юм уу те яваад бид нарыг бас хайрлаад ингээд явсан ч бид нар тэндээс юусоо жаргалыг авсаж чаддаггүй. Одоо ингээл тэр нэг өвдөлттэй л яваад идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зэрэг хиний дотор ямар юм идэгрээд хиний дотор байгаа ямар гацаа зангилаанууд нь тайлагдаад одоо тэр олон жил ингээд ахичаад явж байсан одоо хүний биеэр бол саажилттай юм шиг те ингээд татцсан юм шиг явж байсан зүйлс нь ингээд тавираад одоо тэр идэгрэлт хүрч байгааг бол би хэлж мэдэхгүй шүү дээ тий. За ер нь тэгээд хамгийн гол зүйл нь бид нар өөрснийгөө хайрлж эхэлдэг. Одоо чи энэ сургалтанд олон давтаж орж исэн, ялангуяа зүүмд орж исэн, зүүм бидний очир багцын зүүмд орж исэн тий, уулзалтанд групп сэтгэл гэсэн үг шүү дээ тий. Тэрэнд орж исэн учраас мэдж байгаа тий. Ер нь бид нар ингээд өөрийгөө ерөөсөө хайрлж мэддэггүй. За тэгээд би одоо багцлаад ганц өгүүлбэрээр одоо хэлээ гэх юм бол бид нар өөрийгөө л хайрлж эхэлдэг. Тэгэхээр зэрэг яг ингээд би өөрийгөө хайрлаад байна. Яг ингээд урд нь би хайрлаагүй байсан юм байна гэдгийг бас хэлэхэд аюу хэцүү тийм үү. Энд чи одоо бид нар огтоос ингэж нүдэнд үзэгдэж харагдаж баригдахгүй тэр нэг сэтгэл дотор болоод байгаа юмыг одоо мэдрэмжээрээ дамжуулж таамаглаж одоо ингэж ярьж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бид нар бол өөрийгөө хайрлж эхэлтгэл гэсэн үг. Тэгвэл багшаа та өөрийгөө яг яаж хайрладаг? Тэгэхээр зэрэг яг нөгөө нэг одоо бүгдээрээ л энэ нийгэмд яриад нөгөө өөрийгөө хайрлах энэ гэдгийг ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээ надаас гадна одоо ингээд бүх сэтгэл зүйч бүх одоо энэ сэтгэл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ л ярьж байгаа. За тэгэд яг энэ талаар би ингээд айгүй гоё амттай ч гэдэг юм уу таашаалтай тийм уран юмнууд зөндөө хэлж болноо. Гэхдээ тэр бол хамгийн чухал биш те. Тэгэхээр зэрэг би одоо та нарт энэ чамд болон энэ сонсож байгаа хүмүүст хэрэгтэй байх гэсэн зүйлийг л хэлье. Тэр нь та нарт таалагдахгүй ч байж болно те. Гэхдээ хэрэг болно гэж би бодож байгаа зүйлээ хэлье. Тэгэхээр зэрэг би бол одоо миний хүчин чадал, миний эрчим хүч, миний нас хязгаартай гэж боддог. За энэ одоо ойлголтоосоо л бусад одоо гаргалгаагаа хийдэг гэсэн үг. Тэгэхээр зэрэг надад байгаа энэ эрчим хүчтэй одоо миний нөөц болцоо, миний одоо амьдрах нас хязгаартай учраас би энэ зүйлсээ хамгийн одоо амин чухал тийм юмд л зарцуулахыг хичээдэг. За энэ бол миний өөрийгөө хайрлаж байгаа хайр гэсэн үг. Одоо би зарим үед бол жоохон ингээд нэг юу гэж хэлмээр юм бохомдох үедээ за яг одоо энэ түм наслах гэж байгаа хүмүүс бол энийг ойлгохгүй ч байж болно, хийхгүй ч байж болно одоо тийм түм наслах гэж байгаа хүмүүс. Харин би бол одоо юу гэдгийг 70 80 90 наслах учраас одоо миний хийх гэж байгаа зүйл өөр, миний сонголт өөрөө л гэж хэлдэг. Тэгээд хүмүүсийн одоо уулаасаа энэ амьдралаа яаж өнгөрөөгөөд байгаа, амьдралаа одоо юунд зарцуулна гэдэг чинь бид нэр өрнө гэсэн үг шүү дээ тийм. Амьдралаа юунд үрээд байгаагаас нь харахад олон хүн болвол одоо тэнгэрийн настай юм шиг байна тий. Одоо 10,000 100,000 наслах юм шиг байна. Би бол үгүй. Би бол махан биеинд төрсэн хүн гэдгийг айгүй сайн мэддэг. Тэгэхээр зэрэг энэ бүх одоо хүчин чадал хязгаартай. Би одоо жишээлбэл 25 насны хүч чадал одоо надад байхгүй. 30 нас 40 насны эрчим хүч байхгүй. Одоо бүх юм өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм учраас энэ өдрөөс өдөрт хорогдож байгаа, багасж байгаа, өөр хэлбэрч хэлчихэж байгаа надад байгаа одоо цорын ганц зүйл чинь л энэ шүү дээ тий. Энийг би хамгийн амин чухал одоо юмдаа л зарцуулахыг хичээдэг. За тэгэхээр зэрэг би одоо юу ч хийсэн хамгийн жижиг зүйлийг одоо идэж ухаасаа эхлээд бүр том амьдралын замын одоо төвшний зүйлийг хийхдээ ч гэсэн би одоо хоёр зүйлийг л боддог. За энэ зүйл намайг миний зорилгод хүргэж байгаа юу? Хоёрдугаарт нь за одоо харцангуй одоо тийм бүтэн зургаар гэж хэлээ л да тий. Одоо арай алсын зайд өргөн дэлгэцээр юм уу одоо ингээ харахад одоо арай тийм харцангуй тогтвортой жаргалт намайг хүрхүүл гэдгийг хардаг. Зүгээр одоо яг хөтэ намайг төр зүрийн жаргалт хүрэх зүйл байна шүү дээ тий. 5 минутын жаргалт ч юм уу, цагийн жаргалт ч юм уу, нэг өдрийн 7 хоногийн жаргалт тий. Тэгвэл би тэгэл тэр жаргал ингээл дуусна шүү дээ. Тэгэхэд би амьдралынхаа нэг цагийг, нэг өдрийг, 7 хоногийг шал өөр зүйл зарцуулсан байх нь. Тэр зарцуулсан зүйлээс үүдээд надад тодорхой хэмжээний дурсамжууд, мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүд үлдэнэ. Тэр зүйлс нь намайг эргээгээд ядрааж туйлдуулах ийм зүйл байх юм бол би одоо гадна ачнаа сайхан харагдаж байгаа ч гэсэн тийм зүйлсээс бол би татгалцдаг. За тэгээд би өөрийнхөө зорилгыг байнга ингэж
боддог. Ягаад гэвэл би өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө миний зорилго чинь дагаад өөрчлөгдөнө. Одоо нэгсэндээ би байнга апдейт хийдэг гэсэн үг тий. Одоо шинжилэл хийдэг. Үнэхээр мөн үү өчигдрийн байсан миний зорилго өнөөдөр хിവэрэ байна уу? Энэ мөн үү гэх мэтэр тий. Одоо бодож байгааг хичээдэг л дээ тий. Тэгэхээр зэрэг хэрвээ миний зорилго тодорхойгүй байх юм бол энэ өдрийг юм уу, энэ жилийг, энэ сарыг би яаж авах вэ? Энэ амьдралыг яаж авах вэ гэдгийг мэдэхгүй одоо яах вэ? Яад юм блэ гэсэн ингээд байдал байх юм бол энэ намайг сэтгэл готролд аваачихна бүр гарцаагүй. Уулаасаа энэ бол тодорхой байхгүй. Бидний өнөөдөр яриад байгаа тэр олон сэтгэл готрол, сэтгэлийн хямрал, сэтгэлээр унаад энэ эсвэл одоо янз бүрийн одоо зовнил төгшүүр байдаг юм уу те одоо энэ чинь тийм эрүүл бус ийм зүйлсүүд ажиглагдчих шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ бүх зүйл бол ерөөсөө л зорилгогоос болдог. Яг 100% биш ч гэсэн 60-аас дээш 70-80% одоо энийг би ярьдаг шүү дээ тий. Тийм уулаасаа энийг би ч яриад байгаа юм биш одоо юм ярьдаг ер нь том сэтгэл зүйчд ярьдаг шүү дээ. Ерөөсөө зорилгогоос болоо зорилго тодорхойгүй яг зорилго байгаа ч юм шиг тий. Мөртлөө тодорхойгүйгээс болоод бид нар маш их сэтгэл готролд ордог. За тэгээд энээс улбалаад бид нар биеийн ядралд ордог, махан биеийн. За тэгээ явандаа нэг оюуны төлөлтөд ордог. Одоо чи түрүү яриад штэ тий би олон ажил сольсон, олон янзын юмыг хийж туршиж үзсэн. Одоо оюун санааны тий одоо тэр янз бүрийн замуудыг ингэж үзэхэд бид нар эцэстээ ингэж маш их ядардаг. Тэгэхээр бид нар ямар ч зориггүйгээр одоо юмд ороод нэг гэсэн үг. Энэ бяцлаглыг би яг яах гэж хийж байгаа. Энэ бяцлал намайг яг юунд хүргэх юм. Энэ сургалтаас би яг юу хүлээж байгаа. Энэ ажлаас би одоо ямар өсөлт дэвшил эсвэл тодорхой хэмжээний тэг ашиг орлого тэг хүлээж байгаа гэдгээ тодорхой мэдгүйгээр за яах вэ тэгж байгаа тодорхой болох байлгүй дээ гэдэг маягаар бид нар юмд аливаа юмд хандах юм бол асаал сэтгэл готролд хүрнэ. За тэгэл тэр чинь оюуны төлөлтөд хүрнэ л гэсэн үг. За яг бүх юм биднэрт ихэнх үедээ 100% тодорхойгүй байж болно. Жишээ нь одоо чи анх энжмэнчд орохдоо юу болох вэ гэдгийг сайн мэдээгүй л байсан байх тийм ч учраас чиний эхний эмч гинжийн үр дүн өөр байсан байх. Чи нөгөө би чамайг тэр юунд чи сүултээ одоо нөгөө жинхэнэ нэрээр ордог болсон шүү дээ тийм анх одоо та нар өөр нэрээр бүгдээрээ ингээд өөр нэрээр ордог. Одоо тэр үедээ чамайг хэн байсан чинь би мэдэхгүй байна. Нөгөө одоо уулаасаа бүртгэл дээр чинь өөр туслах ажилтан ажилдаг. Би одоо хинбэ гэдгийг болов мэдэхгүй ингээд шууд групптэй ажиллаад эхэлдэг шүү дээ. Нөгөө бүртгэсэн туслах ажилтан маань юунд ордоггүй тий группт ордоггүй болохоор зэрэг тэр болол ингээд айгаа нууцлал хадгалагдаад үлддэг. За тэгэхээр эхний сургалтуудад чамайг хэн байсныг мэдэхгүй. Чи сүүл жинхэнэ нэрээрээ ороод чиний би постыг санаж байна. Одоо энэ сүүлийн энж гинжид ороход би бүр ингээд шал өөр анх удаа орж байгаа юм шиг орж байна. Ягаад гэвэл чи ингээд тодорхой зорилготой орсон тий. За энэ удаа би яг ингэнэ гэв. За тэгэхээр зэрэг миний одоо өөрийгөө хайрлаж байгаа тэр хайр болвол би өдөр болгон зорилгоо одоо санах зорилгоо улам өнгөлөх, хурцлах, тодруулах ийм зүйлийг одоо хийж байгаа гэсэн үг тий. За энэ зорилго тодорхой байх юм бол одоо амьдралын янз бүрийн бэрхшээлүүд байна шүү дээ тий. Одоо юу гэдгийг мөнгө санхүүгийн гачаал байж болно. Одоо гэр бүлийн эвгүй уур амьсгал байдаг ч юм уу. За бүр цаашлаад одоо тэр өлсгөлөн, өвчин, өтлөлт байдаг юм уу тий. Тэр түгээмэл зовлон ч гэсэн бид нар айгүй хохирол багтаа даван тулах байхгүй юу. Ер нь одоо ингээд бид нар одоо юу гэдэг юм бэ? Би яах гэж энд сууж байгаа юм бэ гэдгийг мэдж байгаа цагт одоо би маань өвдөд байсан ч гэсэн одоо баг зэргийн сэтгэл санаа маань эвгүй докторгүй байсан ч гэсэн бид нар урт гажлаа яаж хийж байгаа л мэрээл бараал гарна. Зорилго тодорхойгүй байх юм бол бид нар нөгөө урт хамаа хийж байж авчдаггүй өөр юм руу хөдөлтөл одоо тийч аргацаа штэ бидний талд томсол чинь нөгөө гайхамшигтай тоглолтуудыг хий тийм ингээд л явхад хүрнэ тийм үү. За тэгээд хэрвээ зорилго тодорхой байх юм бол амьдрал ер нь амар болчдөг. Тэрнээс биш одоо бидний бодож байгаа шиг бид нар одоо их мөнгөтэй болохоороо ч юм уу эсвэл одоо нөхөр маань намайг хайрлаад эхлэхээр хүүхдүүдтэйгээ бүр ойлголцоод эхлэхээр би маань одоо төгс ирүүл болоод магадгүй одоо залуужаад эхлэхээр амьдрал амар болох байхаа гэж үздэг үгүй. Тэр бүх хүчин зүйлс байсан ч гэсэн хэрвээ миний өөрийн зорилго тодорхойгүй байх юм бол амьдрал одоо амаргүй л байна л гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд би тэрөө хэлсэн те одоо миний өөрийгөө хайрлаж байгаа хамгийн том хайр бол одоо татгалзал. Одоо жаргалтай байгаа ч гэсэн ер нь эцсийн дүндээ намайг зовлон тавиачих ийм юмнаас би татгалздаг те одоо том жижиг янз бүрийн донтолтууд за арх тамхич байдаг юм уу эрүүл бус харилцаа эсвэл одоо янз бүрийн тав тухт шунах те
Эн чинь бол тухайн мөчийнхөө 5 дахуйг хангаадлаа. Тэр одоо 5 дахуйг бид нэр өдөр тутам тухайн мөчийнхөө 5 дахуйг хангасаар ингээ хөөцөлцөөр байгаа л эцсийн том зорилгоо алдсан л сууж байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм хэлбэрээр ч юм уу одоо 5 дахуйн араас хөөцөлт хэлбэрээр ч юм уу эсвэл бусад хэлбэрээр цаг алах одоо миний амь насыг л багасгах гэсэн үг шүү дээ. Одоо ерөөсөө миний амь нас гэдэг чинь цаг хугацаа шүү дээ. Миний амьдарч байгаа тий. Миний цаг хугацаанаас тэр эмтэлж хилтэлж одоо багасгаж байгаа одоо намайг зорилгод хүргэх бус тэр зүйлс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ зүйлсээс би татгалцдаг. За тэгэхээр энийг дагаад одоо янз бүрийн танилын хүрээ, найз нөхдийн хүрээл багасна. Би маш олон зүйл хийхгүй болж эхэлнэ. Гаднаас нь хүн харахад одоо ямар ч entertainment-гүй тий ямар ч одоо фан биш хөгжил цэнгэл байхгүй ч юм шиг одоо өрөвдмөр ч юм шиг харагдчихэж болно тийм үү. За тэгвэл энэ нь эцсийн дүндээ намайг одоо жаргалд аваачна. Одоо яг миний хүсэж байгаа жаргалд шүү дээ. Миний хүсэж байгаа жаргал бусад хүмүүсийн хувьд бол жаргал биш байж болно шүү дээ. Тэр өрөөсөө хамаагүй. Тэгэхээр миний хүсэж байгаа л жаргалд аваачих тэр зүйлийг одоо би хийж ийн гэсэн. Тэгэхээр ер нь өөрийгөө хайрлна гэдэг чинь айгүй ядаргаатай, зүдэргээтэй хөдөлмөр. Энэ бол ерөөсөө сахилах бат хариуцлага алхам тутамдаа, агшин тутамдаа л ингээл мөн үү биш үү яах вэ гэдэг нөө хийж байгаа сонголтын дээр байнгын сэрэмжтэй байна гэдэг чинь одоо туйлын л хариуцлагатай байна л сахилах баттай байна л гэсэн үг. Тэгээ нэг туйлын нэг цагтаа маш хариуцлагатай гамтай ханддаг гэсэн үг болж таарж штэ миний ойлгож байгаа. Хариуцлагын тухай ойлголт маань минийх энэ сургалтууд цуугаад бүр ингээд яг шал өөр төвшөнд очил доо. Таасаа хэллээ те. Хариуцлага гэдэг бол өөрийгөө хайрлах хариуцлага гэд хэлж штэ те. Харин бүр би яг энэ хариуцлага гэдгийг хуучин яг яаж ойлгодог байсан бэ гэхээр хүнд ингээд амласнаа л биелүүлжүүл тухайн цаг хугацаанд нь биелүүлжүүл болоо гэж боддог байсан ч миний сүүлд ойлгосон хариуцлага гэдэг ойлголт дээр яг бас нэг талс нэмэгдэж орж ирсэн нь юу вэ гэхээр өөрөө ингээ шийдэл гаргаад тухайн шийдлээ боловсруулад хариу үр дүн гараад тэр үр дүнгийн өөрөө толгоогоор хариуцах гэдэг ойлголт надад огт байгаагүй. Энэнд би ингээд яг суралцаа явж байгаа. Хариуцлагатай байх нь ер нь яг өөрт маань яг ямар ашигтай вэ? Тий. Ерөөсөө л бид нар ингээд альва зүйл те миний хийж байгаа зүйл эсвэл одоо гаднаас надад энэ ертөнцөөс хүмүүсээс санал болгож байгаа зүйл одоо өөрийн ирэхгүй одоо ингээд би авахаас аргагүй болж байгаа ч юм уу те тэр зүйлс чинь ер нь надад юу авчрах вэ гэдгийг бид нар үргэлж тооцоолж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо эн чинь нөгөө өөргөө л хайрлаад нэг гэсэн үг шүү дээ те энэ надад юу өгөх вэ? Тэгэхээр зэрэг ерөөсөө л бүх юмд ашиг сонирхол байгаа шүү дээ. Тэгэхээр ашиг сонирхол гэдгийг бид нар үргэлж мөнгө гэж бодчихдог байхгүй гэтэл ч үгүй шүү дээ. Энэ зүйл надад ямар ашигтай вэ? Энэ сургалт надад одоо ямар ашигтай вэ? Тэ одоо юу гэдэг энэ подкастыг ч гэсэн сонсож байгаа хүмүүс энэ подкастыг сонссноор надад ямар ашигтай вэ гэдгийг ингээл бас бодчих л байх хэрэгтэй. Тэрээс зүгээр л айгүй сонирхолтой гоё яриа сонсъё гэд амьдралынхаа одоо бид нар 24 цагийн чинь 3-1 нь унтаад өнгөрөөч. За цаана үлдчихэж байгаа 3-2-ыг чинь бас талан чахва одоо нөгөө нэг хоол хүнсээ олох тэрийгэ бэлт хийх боловсруулах гаргах одоо бие угааж арчих гэдэг ингээд явчин тий. Тэгээд цаана үлдчихэж байгаа тэр 10 хүрэхгүй цагийн бүтэн цагийг ингээд зүгээр ингээд за гоё яриа сонсъё гэд сонсох бас биш байхгүй тий. Энэ зүйлийг сонссноор надад ямар ашигтай вэ гэдгийг бид нар үргэлж бодож явах хэрэгтэй. Саяхан одоо надад нэг ажлын санал ирлээ тий. За уулаасаа одоо ингээд төсөв баг за ажлын цалин хөлс бол байхгүй гэх болж байна. Би тэрийг бол заавал одоо надад би цалин хөлс гэхгүй. Гэхдээ надад ямар ашигтай вэ гэж би хариу асуухаар та ямар капиталист юм бэ? Дандаа ашиг ярьж байна гэд хийж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо ашиг гэдэг чинь заавал мөнгө олз одоо шунал биш шүү дээ тийм үү? Би тодорхой хэмжээгээр амьдралынхаа одоо 3-4 цагийг 6 цагийг одоо яг бодит байдал дээр 2 цагийг зарцуулна гэдэг чинь би тэрэндээ бас бэлдэн шүү дээ тий. За ингээ бэлтгэлтэйгээ нийлээ 6 цагийг зарцуулж байна. За тэр нь надад ямар ашигтай вэ? Та нар надад хариу одоо ямар байдлаар миний үйл ажиллагааг дэмжих юм уу те яаж хамтарч ажиллах вэ гэхээр одоо ямар шүмжлэлтэй та ямар капиталист юм гэж байна. Би бол яг хөө тийм юмд бол эмзэглэхгүй л дээ тэрэнд өвдөд тахгүй уулаасаа л хүмүүс тэгдэг тийм. Тэр зэрэг бид нар одоо тийм үгнээс айгүйх айдаг. Одоо шуналтай гихтгэс те ямар айхтар юм дандаа ашиг сонирхол ярьж яах юм үргэлжл ингээл баруун зүүнээрээ солих юм ярьж яах юм гэдгээс бид нар айгүй айгаад айгүй шуналгүй те айгүй өгөөмөр өглөгч буянлаг ингэж нэрлэгдэхийн тулд гихтгэхийн тулд бид нар ингээд тусдаа дургу айгүйх олон зүйл хийдэг байхгүй юу?
Гэтэл биднэрт одоо тэр нэр төр ерөөсөө гол биш шүү дээ. Би үнэхээр буян хийхийг хүсээд миний хийж байгаа ажил бусад хүмүүст одоо оюуны хувьд айгүй том хөрөнгө оруулах болно гэдгийг баттай мэдж байгаа тохиолдолд одоо миний тэр хийх гэж байгаа зүйлийг хүмүүс хүлээж аваад боловсруулад тэр хүмүүс өөртөө амжилттайгаар одоо хэрэгжүүлнэ, тэр хүмүүст буян болно гэдгийг баттай мэдж байгаа бол энэ нь надад ашиг байхгүй одоо тэр ирээдүйд тэр хүмүүсийн одоо оюун санаанд би ингээд тэр нэг гэрлийн үрийг тарина гэдэг бол миний ашиг. Би тэрэнд одоо ямар нэгэн тэр хамтрах одоо хариу хамтын ажиллагаагүйгээр оролцож болно. Тэр нь тодорхойгүй нөгөө хүмүүс маань юу хийж байгаагаа ч баг ингээд тодорхой мэдэхгүй тий. Үгүй айгүй л гоё ингээд залуучууд бид нар айгүй гоё юм өгөх гэж байна. Гоё юм нь яг юу юм тэгэхээр гоо та ямар ядаргаатай юм бэ? Та одоо орох юм уу тэргээл хэлчих гэд тий. Тэгэхээр тэр нөгөө хүмүүс маань яг юу хийх гээд байгаагаа мэдэхгүй зүгээр л одоо манай нийгмийн хандлага шүү дээ тий. Бүгд тэр айгүй гоё байдгүй ингээд гоё штэ бүгд ингээд бид нар Монгол хүмүүс ч гэх юм уу залуу хүмүүс ч гэх юм уу цөмөр бүгд ингээд айгүй гоё бай гэд энэ бол туйлын гоё биш зүйл шүү гэж би одоо хэлмээр байна тий. Тэгэхээр зэрэг ер нь бол ингээд би нөгөө л дээрх хоёр юм харна тий. Энэ миний хийж байгаа зүйл намайг нөгөө миний зорилгод хүрэх үү одоо энэ хүмүүс миний одоо зорилгод хүрэх тэр хэдэн алхам дээр хамтарч ажиллах уу гэдэг тий. Эсвэл одоо намайг жаргалд хүрэх үү. Энэ хоёрыг бол одоо харна гэсэн үг байхгүй юу? Харин зүгээр одоо би энийг хийх ёстой. Зүгээр л одоо ёстой. Намайг хий гэсэн эсвэл намайг хийгээсэй гэж энэ хүмүүс хүлээж ийн гэсэн ийм муухай тулгалтаар ч юм уу хариуцлагатай байна гэдэг чинь бид нарыг айдастай байцдаг. Эцсийн дүндээ одоо ямар нэгэн хүчирхийлэлтэй байч. Бид нар өөрийгөө хүчирхийлж эхэлнэ. Яагаад гэвэл зорилгоо тодорхой мэдэхгүй байгаа. Энэ зүйл надад ямар ашиг авчрахыг мэдэхгүй байгаа. Зүгээр л хүн намайг хий гэсэн гэл би одоо энийг би хийх ёстой гэл одоо айсандаа ч юм уу хийж байгаа бол би өөрийгөө хүчирхийлж яах гэсэн. Энэ бол тийм боолчлол шүү дээ тий. Би юм биш одоо бидний оршихуун болчлол болно гэсэн. Би өөрийгөө ингээд тэр гадны хүмүүстэй хамтраад ч юм уу эсвэл би өөрийгөө ингээд болчилж гин гэсэн. За энэ бол цэвэр манипуляц болно гэсэн үг тий. Тэгэхээр зэрэг энийг хийснээр надад ийм сайн юм болно. Эсвэл би хийхгүй байснаар надад ийм сайн зүйл болно. Ингэж одоо энийг хийгээд ингээ хідэн яг нэг алхмын дараа биш тий 10 алхмын дараа магадгүй 100 алхмын дараа би зорилготой хүрэн жаргалтай болно гэдгээ ингээ тов тодорхой хардаг. Өөрөөр хэлэх юм бол ашгаа тооцоолж штэ тий. За тэгээд тэр тооцооныхоо дагуу өөрийгөө ингээд түлхдэг тий удирддаг. Заримдаа ингээд өөрийгөө хордог, жолоогоо татдаг тий. Зарим зүйлийг төвчдөг байх нь одоо нөгөө хариуцлага гэж зүйл байхгүй юу тий. Тэгэхээр зэрэг юу гэдгийг харин одоо эсрэгээр аав ээжийнхээ үүрэх ёстой юм ингээ үүрдэг те тэрийгээ би тусалж ин гэж боддог. Тэгсэн мөртлөө эргээд харахад яг аав ээжийн үүрэх хариуцлагыг би ингээ дүүнэрийнхээ хувьд үүрээд явж байсан байдаг ч юм. Энэ бол миний үүрэх ачаа биш байсан байхгүй те. Гэтэл би үүрээд явж байсан. Одоо ялангуяа айлын том хүүхдүүдийн те эсвэл айлын одоо тэр хүүхдүүд дундаас арай нэг жоохон гайгүй хүүхдтэй л аав ээж начаагаа үйлчлдэг штэ те. За эсвэл нөхрийнхөө юм уу эхнэрийнхээ үүрэх ёстой ачааг үүрэх. Хүүхдүүдийнхээ одоо тодорхой хэмжээгээр бие даалтаар одоо даах хэвээр тэр ачааг ингээд өмнөөс нь үүрхтэй ингэх л ёстой гэдэг ингээд зүтгэсэн хүмүүс чинь эцэстээ одоо баахан гомдолтой тий нөгөө хүмүүстэй гомдолтой та нар намайг тэгсэн бидтэй гэж баахан гомдолтой баахан дутуугийн мэдрэмжтэй тэрнээс болоод би ингээд хэрэгжиж чадаагүй эсвэл энийг хийхгүй л бол нөхөр намайг ингэ чинь энийг хийхгүй л бол аав ээжигээ би ачлаагүй болчихно энийг хийхгүй бол би муу ээж болчихно ч юм уу гэд ийм нэг мэдрэмжтэй. За тэгээд одоо энээсээ болоод баахан тийм нэг өөрийгөө ёстой гэд ингэсэн одоо энэ нуруунд дээр нь баахан одоо өөрийн бус баахан ачаанууд ингээд байхаар зэрэг хүмүүс ингээд тэр ачааг даахын тулд бид нар ч ингээд бие чангална шүү дээ тий дотоод оюуныхаа биеийг чангална. Тэгэхээр ингээд тэр маань ингээд айгүйх агчаад ингээд чангарцсан, явандаа ингээд бүр ингээд татцсан юм шиг ийм болцсон байдаг. Бидний сэтгэлийн байдлыг хэрвээ ингээд махан биеэр илэрхийлэх юм бол ингээд бүр ингээд татцсан юм шиг тэр таталтандаа ингээд бүр олон жил байцсан юм шиг. Тэгэхээр тийм биед чинь одоо эрүүл байх одоо үндэс байхгүй шүү дээ. Эрүүлэр одоо тэр булчингууд хөгжих юм уу тийм зүйл байхгүй болчихж байгаа байхгүй. Нэгсэндээ бид нар оюуны хувьд тийм ирэмдэг одоо тийм тахир дутуу юм шиг болчихж байна гэсэн үг. За тэгээд энэ хүмүүс чинь ингээд явандаа энэ ачаатайгаа нийлээд ингээд ургацсан юм шиг болчихдог. За энэ ачааг нь аваад за одоо нөхөр нь ачаагаа аваад хүүхэд нь ачаагаа аваад аав ээж нь ачаагаа аваад ингэнгүүт нөгөө хүн чинь цаанаа ингээд
хоосорсон юм шиг болчдөг. Нөгөө зовлон нь байхгүй болчоор урд нь бол дандаа л ингээд зовлон шийддэг, асуудал шийддэг гэсэн бол одоо ингээд шийдэх юмгүй болохоор хийх юмгүй болчдөг, тий, зориггүй болчдөг. Одоо зориг нь бол тэр бусдыг л аав ээжийнхээ ачийг хариулах, нөхөртөө одоо таалагдах ч байдаг юм уу, эсвэл үр хүүхдээ сайн сайхан байлгах гэд зоригтой байлаа штэ. Өөрөө гэдэг юм тийм юус байхгүй. За тэгээ энэ бүхнийг авчгаар тийм нэг зориггүй мухардмал ингээд болчих гээд байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар энэ өөрийн төлөө хариуцлага, бусдын төлөө хариуцлага гэдэг ойлголтыг маш ингэж нарийн нягтлж, ангилж, ялгаж салгах ёстой. За тэгээд бид нар яг хувийнхаа хариуцлагыг хараад те, за энэ хорвоод би хүн болж төрсний хуваар аз жаргалтай амьдрахын тулд одоо энэ миний амьдралыг хариуцагч нь тий, одоо хариуцагч эзэн гэд байдаг шүү дээ. Одоо шүүхийн хэлээр бол тий, хариуцагч эзэн нь ганцхан би юм байна гэдгийг ингээд ойлгочих юм бол тэр хүн тэрнийхээ төлөө явна. Бусад хүмүүсийг одоо нөхрийг жаргалтай болгох чинь нөхөр, энэ хүүхдүүдийг жаргалтай болгох чинь хүүхдүүд, аав ээжийг жаргалтай болгох чинь тэд нар өөрснөө би яг тэд нар тодорхой хэмжээгээр дэм болно тий, хүүхдүүд нөхөртөө одоо хэрэгчгэнд би тодорхой зүйлсийг хийн, тодорхой зүйлсийг хийхгүй. Хүүхдийн төлөө би тодорхой зүйлийг хийн, бас тодорхой зүйлийг хийхгүй гэдгийг ингээд ялгаж салах юм бол өөрөө олон ачаанаас чөлөөлөгдөн, олон хүлээлтээс бас чөлөөлөгдөн тий. Одоо хэний ирээд намайг намаг балчгаас татаад гаргачих болоо. Одоо энэ улсад нь хизээ нэг айтайхан хууль гарчих болоо. Хизээ энэ төрийн толгойд айтайхан шудраг хүн гарч ирээд миний амьдралыг жаргалтай болгочих болоо гэх хүлээлт огт байхгүйгээр ерөөсөө ямар ч төрийн нүүрэнд, ямар ч нөхцөл байдалд тий, одоо хаанч бай, Австралид байна уу, Африкт байна уу, Америкт байна уу, хаанч бай, ерөөсөө би өөрийгөө л жаргалтай болох юм байна гэдээ ухаарад эхлэхээр хүн ингээд аюул олон юмнаас болон чөлөөлөгдөх ёстой тий. Одоо өөрийнхөө нөгөө би хэлдэг шүү дээ, тэр чухал нөгөө өөрийнхөө энэ үгээр хар толгойг бүрэн хариуцна гэдэг бол одоо дээдийн эрх чөлөө байхгүй юу? Ер нь энэ хувийнхаа хариуцлагыг ухамсарлаад одоо хариуцлагатай байна гэдэг бол дээд зэргийн эрх чөлөө, дээд зэргийн ашигтай байдал гэж одоо хэлмээр байна. Эсвэл хариуцлагын тухай ойлголт юм та хэвээр дахиад нэг талстай нэмж өглөө. Хүмүүс энэ ээжийн маань хариуцлага, энэ аавын маань хариуцлага, энэ хүүхдийн маань хариуцлага, энэ нөхрийг, энэ минийх гэд ингээд ангилах ёстой юм байна шүү дээ. Нэг байдаг нэг асуудал байд юм аа. Бас энэ хариуцлагатай л холбоотой байх бодвол. Тийм, яг тэгээд бодогдож байна. Ажлыг нэг их хаашин тавьдаг. За одоохондоо энийг хийчихэд энийг маргааш хийчи, цагийн дараа хийчи гэд ингээд хойшлуулад байдаг. Тэгээд харин нөгөө сүүлийн сая нөгөө зүүмийн уулзалтаас хойш би харин анзаараадсэн чи юмыг шууд ингээд байрч аваад хийдэг болсон. Тэрийг маань нөхрөө анзаарсан хөөх гэл намайг ингээд бас магтаад би бас аягүй урамшаад өөрийгөө тэгж анзаарсан. Тэгээд тэрнээсээ ингээд хүн чинь ингээд юм байрч авч хийгээд хараа үр дүнгээс их аз жаргал мэдэрдэм байх өөрөө. Тийм би тэгж бодсон. Хөөх миний нөгөө нэг 4-5 салбар ингэж хайж явсан юм чинь энэ л байсан юм биш үү дээ гэх тээ. Та нэг ингэж хэлж ирсэн юм аа. Зүүн дээр илүү групп Facebook групп дээр ч илүү бид нар ер нь юм хойшлуулсан өрхөндөө аявих өөрсдөө ундаг. Маргааш та нарын ажил дахиад нэмэгдэн, та нар дахиад нэг цагаар хөгшөрсөн байна, нэг хоногоор хөгшөрсөн байна тий. Тэгээд түүнээсээ болоод одоо ингээ ядраад ингээ гомдлоод одоо яваад байдгаа тэгээд тэгж хэлжсэн. Тэгээд тэр асуулт тэр бүр надад бүр айгүй их нөлөөлсөлтөө багшаа. Тэгээд үнийг яг ингээд ойлгож байгаа юм шиг яг бариад авах гэхлээр болохгүй ер нь заримдаа байгаад идэг. Зарим ажил айгүй гоё хийгээд үр дүн аваад заримыгаа одоо бас л нөгөө хойшлуулдгаараа хойшлуулсан нөгөө юу маань давтагдсан л байгаад байна л да. Үгийн дэлгэрүүлжил би нөгөө сонсогчтой хүрэх гээд байна л да. Энд чи яг тухайн сургалтын оролцогчдод зориулаад хэлсэн үг яг ээжүүд маань сонсоосай гэж хүсэж байна. За яг хөө тэгээд яг оюулаа яриан дундаа битэрийн яриан бас л нөгөө түрүү адилхан шүү дээ тий. Үнэхээр одоо хөгжий, шинийг ухаарын мэдээ гэсэн хүмүүст бол тэгж зориг тавиад сонсож байгаа хүмүүст бол өгөөжөө өгнө. Зүгээр л ингээл нэг сайхан гоё яриа сонсоод цагийг сайхан нэг одоо 100-аатай өнгөрөөч бид нар ч одоо тийм л болоод шүү дээ. Бүгд л сайхан фан байцгаая, гоё байцгаая л гэдэг болчих гээд шүү дээ тий. Нийгмээрээ. За тэр хүмүүс бол тэгэл сонсъё гэснээр сонсохгүйгээ сонсохгүй л дээ. За тэгтээ би бол яг одоо чамтай ингээд нүүр тулаад харилцаж байгаагийнхаа хуваар чамд хандаж хэлмээр байна л да. За тэгээд одоо ямар анх удаа харилцаж үзэж байгаа биш те. Одоо сургалтуудад бас миний нөгөө хатуу үгийг та нар бишгүүл сонсдог шүү дээ те. Ялангуяа одоо зүүм дээр болоод бид нар нүүр тулаад ингээд хідүүлэхнээ ингээд уулзахад бол би нөгөө группт байснаас арай илүү хатуу бас байгаад байдаг те. Тэгэхээр чи бол миний тэр хатуу цогцолтуудыг бол даахаар
бас даацтай болцсон байхаа гэж бодож байна тий. За тэгэхээр зэрэг зарим тохиолдолд одоо тэр тухайн зүйлийг барих гайлсан жил болохгүй байна л гэдэг бол хүсэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол чухлаа шууд хэлэхэд тэрийг хийхийг хүсэхгүй байна л гэсэн үг. За тэгэхээр яагаад хийхийг хүсэхгүй байна гэдэг чинь эргээл нөгөө бид нар зорилготойгоо л уялдсан шүү дээ тий. А хэрвээ энэ зүйл намайг одоо ингээл сайн сайхандаа чинь миний зорилго мэдл гэдгийг бид нар ингээд ухамсараараа одоо энэ чинь бүр бидний байнгын сэтгэлийн төлөв болцсон байх ёстой шүү. Тэрнээс бид нар ингээл нэг юм хоол идэх болгондоо за миний зорилго юу вэ гэл ингээд бодоод байвал энэ ч одоо биш шүү дээ тий. Бид нар уулаасаа энэ зорилгоороо бүр амьсгалдаг байх ёстой. За одоо ингээд бид нар ингээд бодъё л доо. За ингээд бид нар яачжээ үлсгэлэн байна гэж бодъё тий. Одоо бүр ингээ хотоод хонхолцоод байна. За нөгөө 3 хүүхэд минь ингээд бүр өлсөөд уйлаад бүр ингээд байна. Энэ үед бид нар за өнөөдөртөө ингээд байдөө маргааш хүнсэндээ гарыг гихгүй штэ тий. Одоо хүнсэндээ гарах үйл явц юу болох нь бүүмэд хаанаас мөнгө олох нь мэддэхгүй. За гарсан чинь бүр аюултай нөхцөл байдал байж болно. Одоо юу гэдгийг тэр дайны нөхцөлд амьдарч байгаа зөндөө л олон улсууд хүн төрөлхтөн одоо саяараа л байна шүү дээ тий. Тэр хүмүүс чинь тэгээд гаруул би өгчүүл яах юм, гаруул гимтжүүл шартжүүл яах юм гэхгүйгээр одоо ерөөсөө тэгэл гарч байгаа шүү дээ тий. Тэрнээс шууд ингээл хойшлуулаад за өнөөдөр хүмүүс яах вэ? Алив би өнөөдөр шалаа угаачих гэхгүй шүү дээ. Гэтэл чинь бид нэр ажил хийх гэжсэнэлгүй энийг эхлээд цэвэрлжээ, тэрийг тэгчээ, энийг ингэчээгээл өөртөө өөрийн бодож олоод яваад байна гэдэг чинь ерөөсөө л хоолоо дээр нь хутах тулаагүй л байна гэсэн үг. Тэгээд бид нар чинь одоо ерөнхийдөө талаат л үхэр амар гэдэг маягаар ер нь бол хатуу хэлэх юм бол үхрийн амьдралаар амьдраад байгаа шүү дээ. За тэр сүхвэртэл одоо тэгээл хичээдээ гэдэг маягаар амьдарч шээ одоо жоохон дуслах маягаар тийм үү. Тэгэхээр зэрэг ийм хандлагаар бид нэр одоо ийм оюун ухаанд хүний амьдралдаа эрдэнэт хүн бас өөртөө тэгж хандаж болохгүй шүү дээ тий. За яах одоо тэр үед нь болёо. За яах одоо энийг ингээд байжээгээд одоо олон тохиолдол байгаа да. Маргааш бид нар маргааш биш те 7 хоногийн дараа шалгалцтай гээл зүрхэн дээр ингээд эвгүй ёк гэж яхад бид нар оюутан багтаа зугаалаа л явчихсан. Бараг маргааш шалгалцтай гээл ингэж яхад өнөөдөр за яах вэ гээл ганц 2 цаг ингээл юунд найддаг мэдгүй бид нар одоо ингээл найдаал үлдчихсэн шүү дээ тий. Гэтэл одоо яг тэр байрал өнөөдөр бид нар 30 хүрсэн чивээрээ 3 хүүхэд болсон чивээрээ 40 хүрсэн чивээрээ 50 хүрсэн чивээрээ одоо ингээл нэг найдаал ингээ байгаад байгаа. Нөгөө цаана үлдчихэж байгаа цаг хугацаа айгүй бага байна тий. Маргааш би илүү амарсан байна, илүү эрч хүчтэй болцсон байна. Одоо юу гэдэг илүү би залуу болчихно, илүү ухаалаг болчихно. Одоо өнөөдөр байхгүй чадвар надад маргааш бий болчихно гэсэн юм юусоо тийм баталгаа байхгүй шүү дээ тий. Гэтэл одоо юунд найдаад байгаа бүүмэд одоо бүүмэд тий. Одоо маргааш энэ Монгол улс өөр болчихно. За дараагийн одоо ерөнхийлөгч маань илүү ухаантай хүн байна. Дараагийн парламент илүү мундаг байна. Гэх одоо баталгаа ер нь байна уу тий. Одоо энэ дэлхийн ертөнц маргааш өөр болно. Эртээ саяхан би нэг залуу үнтэй ярьж байхад за яах вэ одоо энэ дайнаас болоод ийм юм болчлоо. Энэ Украин Оросын дайнаас болоод ийм юм болчлоо. Тэрнээс болоод одоо бидний амьдрал ийм болчлоо. Тэгээд энэ гайгүй болохоор бид нар гайгүй болно гэж яриад байгаа байхгүй. Гэтэл энэ дайн болоогүй байхад бид нар ийм л хийсэн шүү дээ. Ер нь болвол тий. Тэгээд бүр одоо бид нар арчилсан нийгэмд ороогүй, зах зээлийн нийгэмд одоо бол бид нар энэ зах зээлийн нийгмээс болоод л бид нар ингэж ярьж байгаа. Тэрнээс өмнө ч гэсэн бид нар мөн л нөгөө хойшлуулсан ийм тийм одоо социализмын үед бол хэрвээ бид нар одоо чухлаа чивтэй социализмын үед амьдарч байсан бол ер нь бас л нэг иймэрхүү л байх байсан баг. Одоо бол яг ингээд бурууга юу өгчөж шүү дээ. Одоо энэ зах зээлийн нийгэм энэ шултай хүмүүс л бид нарыг одоо хөдөлмөрийн мөлжиж сорч ингээ хэлчихэд аяга амархан байна. Тэгээ би тэр салуугаас асуусан. За яг Украин Оросын дайн дуусаад бид нэг ингээд өөрчлөгдөж болох байх л та. За тэгсэн чинь энэ дайн хоёулаа муу хувилбарыг бодоод үзье л та. За бүр цөмийн дайн болоод Америк Оросын ч юм уу ингээд бүр цаашаа болоод ингүүл одоо бид нар яах вэ? Тийм нөхцөл ч гэсэн бид нар амьдрах л ёстой болно гэсэн. Тэрээс одоо цөмийн дайн боллоо. Хажуу авиргын улсууд одоо ингээд Орос хятад ч юм уу дайтад эхэллээ гэд бид нар ч одоо бүгдээрээ алга болчихгүй шүү дээ. Одоо ингээд эзэн мөчөө хүртэл амьдрах л ёстой болно. Тэгэхээр тийм нөхцөлд яах вэ? Тэгэхээр зэрэг ер нь бол өөдрөг байх хэрэгтэй шүү дээ. Та бол ер нь айгүй готрон үзэлтэй юмэг дандаа болохгүй талаас нь ярьдаг гэл тэгдэг. Тэгэхээр муу яр удлаа гэд. Тэгэхээр би муу яр удлаа гэд тэр дэм болчих юм биш л дээ. Эсвэл би сайн яр болоод удаад одоо юу гэдгийг Орос Украины дан дууснаа, маргааш дуусна. 7 сарын 1 гэт дуусчнаа гэд одоо бид нэр дэлхийн нийтээрээ мөргөд залбираад тэр дан бас тэрүүгээр бас болчихгүй тийм үү? Бүх юм өөрийнхөө болох одоо тэр цаг хугацаанд болох ёстой тэр одоо эрчим хүчин үүлэн дуус хүртэл тэр үйл явц болсоор байх болно. Муу ярлалаа гэд тийм юм болчих юм биш л дээ.
бид нар зүгээр бодиттой л байх хэрэгтэй. За ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдгийг бид нар олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Зүгээр нэг өөртөө нэг ийм юу л гаргаж ийн л та тий нөгөө хойшлуулах шалтгаал гаргаж одоо тэр Орос Украины дайныг дуустал хүлээе л гэж юм л та. За яг хөө тэг хүлээж болно л та. Одоо яг нөгөө тэнгэрийн настай хүмүүс чинь тий. Гэхдээ бид нар ертөнц бол үргэлж ийм байд гэдэг нэг зүйлийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй байна. За ертөнц бол яг хөө техник технологийн хувьд бол хөгжнөө. Одоо бид нар гайхамшигтай сайхан тэр одоо нисдэг машин зшинтэй болох л байх одоо хэдэн жилийн дараа тийм үү. Одоо бид нар сүүлийн 10 жилээр харалтаа одоо ямар олон технологийн хувьсгалууд гарч ийн те бидний амьдрал яаж өөрчлөгдөж ийн хөнгөвчлөгдөж ийн те урд нь одоо зүдлээчгүй байсан юмнуудыг бид нар хийж ийн те тэглээгээд бид нар илүү завтай болсон уу, илүү боломжтой болсон уу, илүү хариуцлагатай чадвартай болсон уу? Зөвхөн техник технологийн хувьд хөгжинэ. Хүний мөн чанар бол ер нь хөгжихгүй. Би л өөрийгөө өөрчлөхгүй бол ямар ч нийгмийн үед нөгөө хүү нэгдлийн нийгмийн үед бид нар одоо хэрвээ байсан бол бас л нэг за маргааш босож нэг энэ арсланг мамантыг агнида өнөөдөр яах вэ? За энэ нөгөө чулуун сумаа маргааш хурцлаа даа л гэсэн нэг хоёр хүн сууж байсан болоо да. Ер нь бол тэгэл бүхэл нийгмийн үед бол хэвээрэл байна. Тэгэхээр би өөрийнхөө одоо тэр сэтгэлтэй өөрийнхөө тэр оюуны чадваруудтай ингэж л ажиллахгүй болвол маргааш харин ч одоо урьдчилан тооцоолоогүй асуудлууд тулгарна шүү дээ. Маргааш болоход одоо юу ч болцсон байх юм бүү мэд шүү дээ. Одоо тэр 90 онд ч үлээ 20 дугаар тогтоол гарч ирснийг санаж байгаа үстэй тийм нэг өглөө босоход бүх юмны үн 2 дахин нэмэгдээд бидний гарт байсан мөнгө цаас болоод 2 дахин ингээ унжсэн шүү дээ тийм тэгэхэд бид нар тийм юм болно гэсэн тооцоогүй байсан хүмүүс чинь одоо бүр цочирдоод хямралд ороод одоо нийгэм даяараа олон хүний амьдрал сүрсэн шүү дээ тийм тэгтээ бүгдээрээ сүрээгүй шүү дээ. Тэгээ сүрээгүй үлдсэн хүмүүсийг болоод бид нар эдгээр яг л өөрчд гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээд нэр хүчил аюу амар байна шүү дээ. Бид нар сэтгэлээ тайтгаруулах гэдэг байгаа байхгүй юу? Өөртөө бүр ахгүй тэгэл өөрийгөө л хураал за яг тэр лөөрчд амьд үлдсэн шалгарч үлдсэн шүү дээ. Үнэнч байсан хүмүүс нь охирсон шүү дээ гэх гээд байгаа. Гэтэл бид нар тэрэн дотор яг өөрийнхөө амьдрах чадвараар юмхнаар юм хийгээд нөгөө нэрлэх нэр төрөө бодох энэ төр юмыг ор тас хаяад гизээ тэжээхийн төлөө зөндөө олон хүмүүс тэгэл амьдрал гарсан шүү дээ бас тий гэтэл чинь би яадаг ч байсан ийм юм хийхгүй би чинь одоо хэн билээ гал нэр нүрээ бодоол ингэсэн хүмүүс маань одоо өөр газар очсон шүү дээ тий харин ч маргааш урьдчилан тооцоолоогүй асуудал ер нь тулгарна шүү. Төлөвлөөгүй ажил гарч ирнэ шүү. За надад хамааралтай хин нэгэн хүн ер нь ямар үйлдэл гаргах юм бүү мэд те. Бид нар ч ингээд хажуу хавирганд байгаа хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ сэтгэл санааны байдлаас хамааралтай л сууж байгаа шүү. Тэгэхэд нэг хүн одоо даргамаа ч юм уу одоо эвгүй мүүдтэй байж байгаа сэтгэл санааны эвгүй байж байгаа эвгүй шийдвэр гаргаад тэрэнд нь бид нар хохирогч золиос болохыг үгүйсгэх газаргүй шүү дээ те. Тэгэхээр зэрэг одоо юу би ч гэсэн өөрөө маргааш яаж савлахаа мэдэхгүй байхгүй. Өнөөдөр хайцсангуу 50 байна, маргааш тэгсэн чи одоо сэтгэл санааныхаа байдлаар амьдрэх хүмүүс байгаа шүү дээ. Өнөөдөр сэтгэл санаа юм байна. За энийг түр хоошлуулъя, маргааш болъё. За маргааш одоо би арай өөдрөг байна ч гэдэг юм уу. Одоо тийм маргааш нь юу болох юм бүү мэд тий. Тэгэхээр биднэрт бол ямар ч тийм даатгал байхгүй, гадны даатгал тий. Харин бид нар одоо тийм болцшгүй зүйл бэлэн байгаад өдөр бүр одоо агшин тутамд те нөгөө л дээр ярьсан тэр нэг хувийн хариуцлага гэдэг зүйлийг өөртөө ингээд дээд зэргээр хөгжүүлээд эн чинь бол хөгждөг зүйл, хөгжүүлдэг зүйл те тэрнээс биднэрт ингээд хамт төрдөг зүйл биш. Ингээд бид нар өөрөө одоо жишээлбэл яаж ингээд бид нар балет хийж сураад одоо явдаг үлээ яг тэр шиг ингээд өөртөө сургадаг, албацдаг, шүд зууж зүтгэдэг ингэж бий болдог зүйл те. Тэгэхээр зэрэг тэр хувийн хариуцлага хөгжүүлээд тэгтээ тэргүү те одоо надаас өөр хинч хийхгүй одоо зөвхөн миний хийх ёстой зүйлийг одоо өөртөө тийм ээлтэйгээс тийм өөртөө жоохон гамтайгаар тогтмол хурдтайгаар ингэж хийж явах нь бол бидний амьдралын баталгаа байхгүй одоо бидний одоо гинтийн аюулаас хамгаалах бидний одоо жинхэнэ даатгал гэсэн. Тэгэхээр энэ даатгалыг хинч биднэрт өгөхгүй маргааш одоо нөгөөдөр ч юм уу 7 хоногийн дараа хойшлуулсан тэр 7 өдрөөр хойшлуулсан 7 зүйлийг хийж өөрийгөө одоо бүр ягтан тулгаж нойргуудуулж эрчим хүчийг бүр ингэж ёнгонтон шавхаж ингэжсэнээс өдөр болгон баг багаар ингэж нөгөө одоо бид нар чинь бас л нэг төхөөрөмж хөдөлгүүр шүү дээ тийм махан бий чинь тэрэндээ ингэж одоо ээлтэйгээр хандах нь одоо жинхэнэ даатгал байна да тий. Тэгээд одоо
нөгөө талаас бас надад харамсалтай байдаг. Одоо энэ сургалтанд орж байгаа хүмүүсийг анзаарахад надад бас ингээд хувийн зүгээс хандж байгаа. Би бас олон хүнтэй одоогийн байдлаар ганцаарчлсан уулзалт хийхгүй байгаа ч гэсэн энэс өмнө одоо би олон хүмүүстэй харилцаж үзлээ шүү дээ. Тэгэхээр ийм хорвоод одоо 20 жил, 30 жил, 40, 50 жил амьдарчаад ингэн гэж бодоогүй, мэдээгүй гинт ийм юм боллоо. Ер нь бид нар дандаа тэгж ярьдаг. Ерөөсөө л гинт ийм юм болцсон. Одоо ажиллаа хийж амжаагүй бол дараахдаа бид нар дандаа л тэгж хэлдэгшгүй. Ингээд гинтийн ийм юм болчлоо гэж одоо ярьж байгаа шүү дээ. Шүү дээ, өстэй нэр. Тий. Тэгэхээр зэрэг ингэж ярьдаг. Тэгээд энэндээ бид нар өөрөө үнэмшдэг. Энэ юмнууд гинтийн гэдэгт бид нар үнэмшдэг, ингэж сэтгэдэг. Тэгээд энэндээ бид нар өөрсдөө тулгамддаг. Ийм хүмүүс болвол одоо өөртөө туйлын хайргүй байна л да. Гэтэл бид нар одоо хорвоод за 20 жил амьдэрсэн хүн хөөрхий залуу л байна л да тий хүүхэд байна. Гэхдээ тэр 20 жилийн дотор тохиолдсон юмнуудаа бодоход ер нь бүхэл юм гинтийн байдаг шүү дээ. Дандаа л төлөвлөөгүй болдог, болж байгаа юмнууд дандаа миний хүснээс өөрөөр болдог, өөр хэлбэрээр болдог, дандаа миний хүлээлтээс өөр үр дүн гардаг. Тэгэхэд одоо энийг баг өдөр болгон шахуу ингэж амталчээж яагаад бид нар нэг ингээд ухаарахгүй, өөртөө даатгал хийхгүй, тий өөрийгөө хамгаалахгүй байна тий. Тэгээ бид нар өөрийгөө байнгын цогцолтонд байлгач. Дандаа л ингээд одоо 30 жил, 40 жил, 50 жил өөрийгөө ингээд гинтийн цогцолтонд байлгаад шүү. Ингээд ямар ч дээвэргүй юм донд тий. Гэтэл бид нар өөрийнхөө тэр хариуцлагаар өөртөө дээвэр хийгээд за гинтийн ийм юмнууд болоход ер нь ингээд ажлуудаа нэлээд явуулсан, тодорхой хэмжээний хуримтлалтай, тодорхой хэмжээний амьдрах чадвартай, за бүр одоо эвгүй байдал болоод өөр гадаад оронд амьдрахад хүртэл ингээд яагаад болохгүй байна тий. Одоо өөрийнхөө оршихуд яагаад бид нэр дээвэр хийхгүй байна. За тэгээд нөгөө талаас хэлэх юм бол ер нь хойшлуулсан ажлыг ингээд үзэх юм бол нэг ажил ер нь хойшлтгүй тий. Ер нь бол ингээд нэг зөв барилтай ажлыг нэг хойшлуулдаггүй ингээд хийгээ сурцсан хүнд бол яг ганцын зэргийн ажил байж болох байх. Ер нь бид нарт ингээд энэ барил чинь суудсан л байдаг. Гэр орны ажил дээрч за энийг амралтын өдөр хийчих болно шүү дээ. За хувьсгалын ажил дээрч за яг энийг ингэж яагаад ингээд хийчиндээ тэгжэл учир нь олдох байх. За ингэж л маргааш нэг шийдэл гарч ирэх юм уу энэ төр гэдэг ч юм уу тий. Тэгэл нөгөө ингээд дадцсан бид нар ингээд дадал болцсон. Бидний чинь энэ эвгүүд хойшлуулдаг дадлаас болоод энэ хоримтлуулсан ажил гэдэг бол бидний өөртөө ингээд яг өөрийнхөө улаан гараар өөртөө оноож байгаа ял тий. Ачаа ер нь бол ингээ өөртөө бөөн сэтгэлийн зовлон өгчөж байгаа байхгүй бид нар энийг мартахгүй шүү дээ. Одоо наана ингээ за яг энийг энэ асуудлын талаар би маргааш хүртэл бодохгүй 7 хоног бодохгүй гэж байгаа боловч бидний даалт хумсар чинь санаж байгаа шүү дээ. Тэгэл тэнд ингээл нэг юм улаан гэрэл одоо нөгөө энэ байшингийн дээрөөдөг улаан гэрэл шиг те байхгүй ч юм шиг мөрцөө ингээл мөнхийн ингээл тохиолоод байж идэг. За олон ийм юмнууд ингээд тохиолоод байгаа хүн яаж амарч чадах юм бэ? Яаж тэр хүн тайвширч бүхвээ сулалж одоо тайван нойрсч одоо сэтгэлээ тайван байх боломжгүй байхгүй. Тэгээд өнөөдөр одоо сургалтанд орж байгаа ээжүүдийг харахад ер нь хүмүүс ингээ харахад байнгын сэтгэлийн юм төгшүүртэй, чичиргээтэй. Тэгээд надаас л асуугаад идэх те би ингээд ах ийм мэдрээд ах яагаад байгаа юм болоо гэх нөгөө өөрийн сэтгэл дотор байгаа юм ал алив та энэ онцгойг таагаатгал гэж ингээд идэх те. Гэтэл тэр хүний сэтгэл дотор ямар олон тийм шийдээгүй асуудал, дуусгаагүй ярианууд тий одоо эцэлж одоо ингэж аль нэг тийшээ болоогүй харилцаанууд хэдэн 10 жилээр үргэлжилж байгаа тэр харилцан ярианууд, хойшлуулсан юмнууд тий өөрөөсөө ингээд займжуулаад ингээд гаргацсан юмнууд дотор нь ингээд янгинаад байгааг мэдхгүй байхгүй. Ер нь тийм юмнууд байгаа болоод өнөөдөр хүн урт ажиллаа хийж чадахгүй, тайван хийж чадахгүй, юм доктортой байж чадахгүй. Нөгөө доторх юм нь янгингууд ингээд босоод л за би ам цангаад байгаа юм болов. Бид нар яг гэдэг байхгүй. Гэтэл үндэ бидний ам цангаагүй. Би бизнес гадаа юм болов гэж бас гэтэл нөгөө давсаг маань дүүрээгүй. Ингээл бид нар тэр дотор байгаа тохиол янз бүрийн тохионууд те намайг шийдээч, намайг дуусгаач, үгүй энийг нэг тийш нь болгооч хөөе гэсэн юмнууд ингээ ёнгоноод бид нар тайван суулгадаггүй байгаа байхгүй. Тэгээд бид нар ч одоо гэртээ нэг за өдөртөө яг нэг хөнгөн цэвэрлэгээ хийж байгаа 7 хоногт нэг удаа ч юм уу нэг томоохон их цэвэрлэгээ маягийн юм хийдэг бах те тэгж байгаа л одоо нэг удирдалтаа ч юм уу нэг зад цэвэрлдэг ч юм уу одоо нэг иймэрхүү юмнууд хийдэг штеп. Бид нар өөрийнхөө оюуны цэвэрлэгийг бас яг ингэж хийж явах хэрэгтэй. Одоо хийх ёстой ажлууд байна тий. Төлөвлөгөөнд одоо байгаа ч юм уу эсвэл яг хийх ёстой ч юм одоо тийш тодорхой эренбитэй байгаа шүү дээ тий. Одоо нөгөө хүлээлтийн төлөвд байна уу, яг эд явагдаж байна уу, эсвэл тулгамдсан айгаа идэвхтэй байна уу.
Тэгэхээр эдрийгээ бид нар ангилж явах хэрэгтэй. Бараг л өдөр болгож авахгүй. Тэгэл нэг мэтгэд бид нар баахан хүний ачаа авцсан байдаг. Баахан хүнд амлалт өгсөн. Алив чи энийг хийчээч гэж нөхөр хэлэхэд ч юм уу хүүхдүүд ээж айл ингэж гэж аав ээж ингэж гэж өө за тэгээд баахан юмнууд авцсан. Дараа нь нөгөө худалч нэр зөөхгүй тул нөгөөтгөө нэг халтурдаад ч болтгоо додомдоод ч болтгоо хийх хэрэгтэй болчдөг. Энэ ингээд биднэрт илүү ачаа болсон байдаг. Тэгэхээр энийгээ бид нар ингэж хаад одоо түрүү ярьсан ёсоор бид нар бусдын ачааг авахгүй хэмжээний шууд газар дээр нь ангиллалт хийгээл одоо ингээ юмыг бид нар одоо тэр нэг төхөөрөмжүүд байдаг үстэй тий хүнийг ингээ мөн биш гэж таньдаг шиг тэр ингээд тэр одоо тохиргоо бид нарт байх хэрэгтэй байхгүй. Энэ миний ачаа мөн энэ миний ачаа биш. Энэ хүн надад өөрөө юмыг хийх гэж гэдэг ч юм уу. Тэрийг дор нь уучлаарай найзан чадахгүй. Минийхөө энийгээ чи өөрөө хэрвээ надад хэлэх юм бол ямар ч байсан одоо хагасар юм уу сар хүлэн шүү. Ер нь бол чи өөрөө тэр үед юу болохыг одоо мэдэхгүй шүү дээ. Эйжент бүр их ажилтаа болох ч юм уу гэх мэтээр ангил бид нар байнга хийж явах хэрэгтэй. Тэгээд хариуцлагагүй хүмүүс болвол нөгөө өөртөө хайргүй хүмүүс болвол нэг л мэтгэд баахан хүний ачаа ингээд авчихсан ингээд л сууж идэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо зайлшгүй хийхийгээл хийх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл хөхүүл хөвгттэй хүн болвол тэр хүүхдээ өхүүлхийг зөвхөн би хийн те тэрийг одоо өөр хин ч хийхгүй. За тэр бол зайлшгүй миний зүйл тийм үү. За би энэ биед итгэхийн тулд энэ хоолыг ганцхан миний амаар л хийнэ. Энийг бол зайлшгүй би хийн тийм үү. За эргээд би энэ өөрийнхөө амыг угаах, биеэ угаах ч байдаг юм одоо өөртөө энэ халамж тавих юмыг одоо бид нар өөрснөө л хийнэ. Энэ бол зайлшгүй миний зүйл гэж ялгадаг шиг те юмнууд ингэж ангилах ёстой болоод юм л та. Нөгөө үнэн гээд дурдлаа л да. Тэгээд надад бас яг нөгөө надад гарсан нэг өөрчлөлт маань яг санаанд орж байгаа байхгүй юу. Би яг үннийг бас яг өөрөөр ойлгодог байсан. Би өөрийгөө үнэн ч хүн гэж бодоод бүр тэрэндээ батлээ гэсэн чинь үнэн ч биш болж таарсан. Яг яасан бэ гэсэн чинь үнэн гэхээр би тухайн хүнд ингээд үнэнгээ хэлдэг, өөртөө үнэнгээ хэлнэ. Тэгэнгუთ нөгөө хүн бас нөгөө хүнийг би ар мараар муулчих юм бол дараа нь гими мэдрэмжтэй ч гэсэн би чамайг ингээ хэлчлээ гэд нэг хавчганаад хэлчихнэ. Тэгээд тэрийгээ би өөрөө би нэр туйлын үнэн ч үнгээ ботцсон явсан чинь нөө өөрийгөө яг манипуляц хийдэг анх манипуляторын орон дотор үүдэг лекц сонсоод эний ч ямар хүн хийдэм би лав үгүй гэл ингээ ботцсон бэ. Тэгсэн чи яг ингээ нөө сургалтуудаа ороод ингээл асуултанд хариулаад эхэлсэн чинь би өөрөө дээд зэргийн манипулятор дээрээс нь сэтгэл зүйн тоглоом бүр өөрийн мэдлгүй тийм тоглодог хүн болж таарсан. Өөрийгөө ажиглаад ирэхээр өөрийгөө ажиглаад ирсэн чи яг тийм болж байгаа байхгүй юу. Тэгэл энийг ингээл мэдхээр чи ингээл гол зураал хэвээр айгүй хэцүү байгаа юм чи надад чинь. Тэгээ яг өөрийнхөө мэдрэмжийг ингээд үннээр анзаараад хэлсэн чинь би ингээд нэг тухайн хүнд таалагдахгүй байх үе гэд өөрийгөө таалагдахгүй байх уу гэж амиа бодонгуудаа тухайн хүнийг ботсон царайлаад ингээд шал өөрөө өнцгөр ингээд юмыг ингэж манипуляц хийдэг болж таарсан. Тэгсэн чи эн чи ямар юмных нь үнэнч байх вэ тийм эсдэг гэж өөрийнхөө үнэн мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байгаа хүн чинь туйлын худалч хүн болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яг над чинь өөрийгөө үнэнч гээ бодсон юм манипуляторууд одоо зөндөөл байгаа л да. Одоо нөгөө хулгайчаа таньдаг гэдэг шиг би одоо айгуусаа анзаарч эхэлж байгаа байхгүй юу ийм хүмүүсийг. Гэтэ бид нар чинь хамгийн өрөвдмөр нь одоо төрхөөсөө ийм төрчдөг юм уу үгүй шүү дээ тий. Бидний яг юу яг ийм үнэн биш болгод юм бэ багшаа. Хатуу ч гэсэн та хэлж өгөөч ээжүүдэд хэрэгтэй ах гэж бодож байна. Тийм. Ер нь бол ингээд харахаар одоо бид нэг халсыг харах хэрэггүй. Ерөөсөө л ингээл хамгийн хайртай хүнтэйгээ яаж харилцаж гин тий. Гэр бүл дотроо одоо ойрын хүрээндээ ч юм ингээ харахаар үнэн байх ерөөс ашиггүй байгаа даа байхгүй. Үнэн байхаар тий. Харин ингээд нэг жоохон худал байгаад одоо түрүү чам шиг тий ингээд нэг бусдад яг чин мэдрэмжээ хэлэх биш тий зүгээр тэр хүнд таалагдах үүднээс байх ч юм уу эсвэл одоо жоохон сэргэлэн байх сүхэдтэй байх ч юм уу эсвэл одоо юмыг ингээд нэг гүйлгдэг гулгуулдаг говчуулдаг гэж ярьдаг шүү дээ тий ийм одоо жоохон тэр нэг худлын агаар амьсгал орхоор зэрэг маш хурдан ашгийг бид нарт авчирдаг тийм янз бүрийн хэлбэрээр за мөнгө хэлбэрээр хурдан ашиг авчирна эсвэл нөгөө хүндээ бид нар таалагдал нөгөө хүн маань биднийг өөстө ямар ухаантай юм ба амглаа гэдэг чинь амглаа чи өстө сайн хүн шүү энэ төр гэл тэгэхээр чин зэрэг би яг ингээд нэг төр зүрийн ашиг авч сэтгэлийн ашиг тийм гэхдээ
Энэ нь ингээд бид нарыг аажмаар үргэлж ингээд ийм байхад ингээд сургаад нь штэ тий. Одоо бид нар төрсэн цагаасаа л цэцэрлэг яасалт ямар байсан, одоо тэр багш нар ямар байсан, аав ээж бид нарыг ямар үед яаж ханддаггүй гэл ингээд мэддэг тий. Би яг ингээд өмнө очиод ингээд хэлэхэд аав ээж ер нь жоохон дургуухан доо тийм үү. Харин би ингээд жоохон тал засах ч юм уу, эсвэл жоохон худлаа ярих ч юм уу, би энийг ингээ хийцэн шүү, тэгцэн шүү энэ гэхээр шагнуулах ч юм уу тий. Ингээд хүүхэд багасаа л ингээд би одоо тэрийг заавал хийж ээж дуусгачээж ингэх биш, жоохон халтууртчаал дуусгацсан шүү гэл ингэхэд болтгол юм биш гэх мэтэр тий. Эсвэл одоо инктиг гэдэг аав ээж маань хэлэхэд шууд үгүй би энийг хиймээргүй байна энэ төр гэж хэлвэл аав ээж дургуутсан. Харин би тгий гэж хэлчихэд хилэнгүүд ингээд аав ээж орхичихна. Дараа нь би тэрийг хийсэн байна уугүй байна ерөөс хамаагүй тий. Тэгэхээр нөгөө хамгийн бид нарыг үнэн биш байхад ингээд сургадаг хүмүүс маань хөөхий аав ээжүүд хамгийн түрүү байна шүү дээ. Хамгийн бидний нөгөө багш нар томчууд тий байна. Явандаа тэгээ хүүхдүүд хоорондоо жоохон ингээд ухаан суугаал 4-5 наснаас эхлээл бас биеиндээ одоо худлаа яриад ингүүл энэ хүүхдийн имийг авч болно. Ингүүл ингэж болно. Дараа нь баригдахыг юусоо бодохгүй тий тооцоолохгүй. Тэгэл тухайн үедээ ингээд яаж исэн ч хамаагүй. Гэх мэтэр ингээд хийж эхэлж юм л да тий. Тэгээд уулаасаа л энэ гэр бүл, энэ нийгэм өөрөө, энэ боловсролын тогтолцоо яг иймэрхүү хүмүүсийг болохоор зэрэг амбицтай хүн одоо амбицтай хүн чинь сайн хүн гэдэг байгаа тийм. Амбицтай. Энэ бол айгүй өсөх ирээдүйтэй. Энэ бол айгүй амьдаа арчаатай хүн. Энэ амьдрах чадвартай хүн. Одоо баг ээж нар бол охтуудаа одоо тийм хүнтэй л суу. Тэр хүн чи одоо амьдралаа аваад явчих шүү, тэгчих шүү. Гэх мэтэр баг тийм ингэж тийм үнэлдэг, тийм ингэж үнэлдэг. Энийг нэг хөөрөгддөг байгаа шүү дээ. Харин одоо яг ингээд нэг үнэн байдаг. Үргэлж үннээ хэлдэг ч юм уу. Ер нь ингээд нэг үнэн байдаг. Энэ хүн чинь бол айгүй тэнэг харагдаж байгаа ч одоо чухлын амьдрал дээр тий жоохон гажууд ч юм уу чи одоо ингээ хайшаа сансраас ирсэн юм уу одоо нэрээ ямар сони гэл тийм шундалгүй хүний чинь бид нар одоо юу гэдгийг авхаалжгүй байна гэдэг ч юм уу эсвэл үргэлж ингээд нэг үнэн байх гад чин сэтгэлээсээ байгаад бусдад ингээд итгүүл итгэдэг тий итгэснийгээ бас хилдэг харуулдаг ийм байхаар зэрэг ингээ охироод байгаа юм шиг харагдаж штэ тий бид нар тэгчээд одоо итгэж байгаа мөртлөө гаднаа дандаа бити худлаа яриад байгаа л одоо эмэгтэй хүмүүсийн амны уншдаг тий дотроо бол айл хэдий итгэсэн баа штэ тий бүр ингээд унаад өгсөн байгаа. Тэгсэн мөртлөө гаднаа ингээл нэг өөр дүрд тоглодог. Тэгэд энэндээ бид нар өөрснөө ундаг штэ. Тэгчээд дараа нь нөгөө хүмүүст айгүйх гомддог тий намайг одоо хуурлаа тэглээ ингээл би бол үнэн л байсан гэдэг. Яг сүмэн дээр ингээ бодоход би ч гэсэн тэр тоглоомонд нь оролцоод айгүй сайн тэр жүжигэнд нь гол дүртэн тоглолцол байдаг шүү дээ тий. За тэгээд ингээд харахаар яг үнэн байгаа нь ашиггүй юм шиг ингээ харагдаад идэг болохоор бид нар чинь нөгөө нэг тийм хурдан юмд айгүй туртай тий хурдан таалагдах үйл явц хурдан болох хурдан бүтэх юмд айгүй туртай байгаа дээ шүү дээ. Харин бүтэн зургаар нь ингээд харах юм бол энэ замаар ингээд орж ирсэн юмнууд одоо тэр нэг жоохон залжин аргаар сэргэлэн маягаар эсвэл манипуляцаар бусдад одоо таалагдахын тулд тоглосон, тал зассан одоо нэг үнэн нүрээ нуусан ийм аргаар орж ирсэн юм чинь тэр замаараа л гараа ивчдэг. Гарахтаа бүр хэд дахин үржээд бүр урдан байсан юмнууд юм наалдуулаад хамж аваад гараа ивчдэг штеп. Одоо энийг бид нар бол баг хүн болгон энийг амьдрал дээр амссан байгаа. За гэхдээ одоо ингээд бас асуулт гарч ирэн та нараас хаана байна одоо ингээд айгүй үнэн байгаа насаараа үнэн байгаа хүмүүс ч одоо ингээд айгүй хэцүү амьдарч штэ айгүй хэцүү явж байна хүм амьтанд одоо тэр нэг үнэн гэдэг юм уу шудраг гэдэг юм уу муухар тэр байдлаасаа болоод гадуурхагдж байна үл ойлголцолд хүрч байна юмны арга ивийг олчиж чадахгүй хаана дуугаа байх хаана одоо үг хэлэхээ мэдэхгүй ийм байдлаас болоод одоо тэр хүмүүс охирч штэ тэгтэл чин харин одоо тэр нэг жоохон ийм нэг сүхэтэй байгаад байгаа худлаа хэлэх газраа хэлцдэг дууга хэлээ хацах газраа өнгөрөөчдөг нуух юм нуурчдаг тий ийм хүмүүс чинь одоо айгүй сайхан яваад штэ гэж хэлж болно л доо. Гэхдээ юм яг одоо дуусчихгүй штэ. Яг одоо өнөөдрийн байдлаар ингээд үзэх юм бол тийж харагдаж болно. Энэ мөчт тийм юм яг одоо дуусчихгүй байна. Дахиад 10, 20, 30, 40, 50 жилийн дараа юу болохыг мэдэхгүй. Тэр хүмүүс яг эцсийн мөчтэй амьдралаа дуусгахдаа дотроо юу мэдэрч, юунд
одоо багтаж ханаж баярлж эсвэл юунд харамсч яаж одоо дотроо зовж гмийн мэдрэмжтэй байхыг бид нар хэлж мэдэхгүй байхгүй. Тэгээд тэр юмны үр дүнг бид нар зүгээр л гадна талаас нь сайн явж муу явж гэдгийг бид нар цэвэр хөрөнгийн байдлаас үнэлдэг шүү дээ. Тэр хүмүүс яг юу одоо амсаж идэлж явдгийн одоо тэр бидний сайн л явж штэ муу л явж штэ гэдэг хүмүүс чинь дотроо яг юуг амсаж идэлж даван тулж явдгийг бид нар мэдэхгүй штэ. Тэгээд нөгөө хүмүүс чинь бас гаднаа бас үнгээ хэлэхгүй ч байж болно тийм үү. За тэгэхээр зэрэг би нөгөө төрөл хэлээд байгаа шүү дээ. Энэ үнэн байх нь надад алстаа эцсийн дүндээ ямар хэрэгтэй юм бэ? Ямар ашигтай. Би ингээд одоохондоо ингээд арга цагаал аргалаал ингээд ямар ч аргаар хамаагүй гэл ингээд өөрийнхөө мэд бүтээгээд л ингээд яваад байгаа нь яг эцсийн дүндээ яах юм бэ гэдгийг л бид нар өөрснөө харчих хэрэгтэй. Өөрхийн нэгэн биднэрт хинж биднэрт дүн тавихгүй шүү дээ. Тэгээд дүгнэхгүй бид нар өөрснөө л тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг нөгөө алстаа л эцсийн дүндээ л бид нар ингээд юмыг өөртөө ашигтайгаар төгсгөх жоохын тулд өнөөдрийн тэр төр зургийн ашигаас татгалзах юм уу үнэн байхыг л нэрмэлцэх хэрэгтэй л байгаад байгаа юм л та. Ер нь бол юмыг олох амархан шүү дээ. Чухлаа чийсэн мэдчихэж байгаа. Хүн ер нь ингээл хүсэл за яста тэгнэл гэл зүтгэх юм бол ямар ч нийгэмд ямар ч төрийн үүрэнд мөнгийг олж болно. Ямар ч ажлыг бүтээж болно ер нь бол бид нар олоол эдэг байж болно. Одоо тухайн үедээ л болж ивэл ерөөс ямар ч аргаар хамаагүй олзолчих гэсэн тэр хүмүүст бид нар алдаад л явж байгаа шүү дээ. Чухлаа одоо ингээл алдаагүй хүн нийгэмд байна уу тэгээд бид нар өөрснийхөө ч шунлын юу болж байгаа золиос болж байгаа бас нөгөө тэр яг өөрсгөө тэр худлаа хүмүүсийн бас золиос болж байгаа. Ер нь бол бид нэр өөрсдийнхөө амьдралыг эргээд харахад хүний итгэл дээр тоглосон тийм итгэмтгий хүмүүсийг одоо эвтэйхэн ингээд дөнгөцсөн юмнууд бол ер нь баг хүн болгон чахуул юм байгаа байх л та Тэгэхээр зэрэг бид нар ингээд өөрийнхөө л төлөө үнэн байх гэдэг. Тэр нөгөө олсон юматай их байна баг байна хамаагүй ингээд тогтоохын тулд шингээхийн тулд бид нар ч одоо замын бас шингээж чадахгүй шүү дээ хурцлаад байна шүү дээ. Одоо тэр жишээг холоос хайх хэрэггүй Тэгэхээр зэрэг тэр бүх юмныхаа одоо тэр эрдэм мэдлэг ч гэсэн мөн шүү дээ бидний ололт нэр төр одоо тэр бидний гэр бүл дотор байгаа уур амьсгал одоо ойлголцол энэ төр чинь бүгдээрээ л бидний ололт олц мөн шүү дээ Тэгэхээр зэрэг энийгээ бид нэр ингээд шингээж чимийг авахын тулд одоо үнэн байх л хэрэгтэй байгаа юм л да За тэгээд одоо бид нэг ингээд жоохон хумсартай болоод ирэхээр харж юм тийм үү одоо ямар буруу хүмүүжил авцсан юм бэ бид нар чинь ямар буруу төлөвшсөн юм бэ тэгээд энд мэдээж бидний тэр гэр бүл нийгэм өссөн орчин дээр тухайн цаг үе бүгдээрээ л нөлөөлж байгаа тэгэхээр зэрэг энэ бүхнийг одоо бид нар ангилах хэрэгтэй байна аль чадлынхаа хэрээр тэгэл одоо намайг тэр худал руу хөтлж байгаа юмнаас татгалзах чинь л одоо нөгөө бас хайр шүү дээ тийм юм байна шүү сая багш хэллээ ш нь бид нэр ямар буруу хүмүүжил авцсан юм бэ гэдэг би одоо яг нөгөө анзаардаг байхгүй юу нэг өөрийнхөө нөгөө манипуляц хийдэг занг том охин дээрээс анзаардаг байхгүй юу эвидэ минимум охин өстэй яг л миний хийдгийг л өмнө минь хийн штэ тэгээ би чи нөгөө нүднээс нулимс бараг л буруу харж гарчаал зөв хараад аль болох үнэн байх гэж хичээгээл миний охин яг юу мэдэрч ийн гэж асуухад бүр огт нөгөө үннээрээ өөрийгөө илэрхийлж чаддаггүй Тэгээ одоо над чиг одоо нэгэнд ингээ буруу хүмүүжүүлсэн гэж бодож байгаас олон ээжүүдэд танаас асуух асуулт байгаа хаа гэж бодлоо. Тийм. Тэгэд яах вэ? Бид нар чинь хүүхдүүдээ одоо албаар буруу хүмүүжүүлэхгүй шүү дээ тийч улаа бид нар чинь одоо өөрснөө яаж хүмүүжсэн тэрийгээ л өгч байгаа. Гаднаа бид нар одоо дандаа л өөстөө залуу байхдаа өсвөр насндаа шилжилтийн насндаа одоо нөгөө жинхэнэ тэмцэгч босгож явж байхдаа бол аав ээжтэйгээ маргалдаж зөрчилдөж явж л байсан баг те би та нар шиг болохгүй би өөстөө өөр байна та нар өөстөө ийм тийм инээ тэрэл гэжсэн бид нар үнэхээр аав ээжийн амьдралыг давтахгүй би өөстөө өөр байна өөрөөр явна гэсэн үзүүлээд өгнө халаад өгнө л гэж бодож байсан шүү дээ. Тэгээ эргээд амьдралаа харахад яг л нөгөө мөр даган бүрстэ мөрөн дээр нь гიშгээд ингэж явж байгаагаа харж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө өөртөө байгаагаа л хүүхдүүдтэй өгнө шүү дээ. Надад өөр үлгэр жишээ байгаагүй өөр хэм маяг байгаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсөндөө өөрийгөө ойлгох хэрэгтэй. Одоо өөртөө ээлтэй хандах хэрэгтэй. Дотор охиндоо өөрийнхөө дотоод оршихуйд бид нар нэгүүлсэнгүй хандах хэрэгтэй.
Бид нар одоо юу гэдгийг өөрснөө дээд зэргийн зөв байдлаар хүмүүжчихэд хүүхдээ болохоор тэрнээсээ эсрэгээр одоо буруу хүмүүжүүлээгүй шүү дээ тий. За энийг бид нар мэддэггүй байсан. Одоо яг хөө ингээд нэг цаг үе өөр болоод сургалтанд сууж чадхан суугаад ном одоо уншаад онлайнаар мэдээлэл аваад хүмүүс ингээд ийм зүйл байдаг юм байна. Энэ хүмүүжил гэдэг зүйл чинь өстой жинхэнэ ингээд удмын дамжуулалт юм байна. Одоо үр хөвгөдөд үлдэж байгаа тэр өв гэдэг болвол одоо ерөөсөө л энэ хүмүүжил юм байна гэдгийг ингээд ойлгодог болж байна тий. Гэтэл бидний аав ээж чинь бол ойлгодоггүй байсан. Бид нар ч гэсэн ойлгодоггүй л байлаа шүү. Одоо ойлгоод нэг хэдхэн жил болох гэж байна шүү дээ. Ойлгох нэг хэрэг одоо хүүхд рүүгээ ойрлож болохгүй гэдгийг ойлгох нэг хэрэг яг хэрэгжүүлэх чинь өөр. Хэсэн туршдаа ингэж бид нар руу хашгирч исэн орилооны доор өөрөө хүн болж өссөн энэ одоо дандаа л бие энергүй ойрлж хашгирч занж зүхэж айлгаж ингэж барьцаалж те ингэж одоо юмыг хийлэгдэг ийм нийгэм донд амьдарч байгаа бид нар ч одоо өдөр болгон л энийг хийж штэ өөрөө ч хийж гин өөр дээрээ ч хийлгүүлж гин ийм хүмүүс чинь цоо шин тэр орилдгүй ойлголцол дээр одоо бие биентэйгээ ханддаг ийм юмыг өөртөө суулгахад төлөө хэцүү байгаа байхгүй юу. Гэхдээ нөгөө талаас одоо нөгөө бидний нөгөө удмын хараалын талаар хийсэн хамгийн анхны дугаар байгаа шүү дээ тий. За тэрэн дээрээс хүмүүс маань нэлээх юмыг ойлгож авсан байгаа бах тийм үү. Одоо энэ гэр бүлийн буруу хэв маяг бие биендээ буруу ханддаг тий. Энэ буруу хэв маяг чинь энэ буруу хүмүүжил чинь л одоо удмын хараал байгаад байгаа шүү дээ. Ер нь бол биднийг хинж гаднаас ирээд хорлоод байгаа юм биш шүү дээ. Бид нар өөрснөө энэ буруу хандлагаараа одоо жишээлбэл манай удмыг одоо ингээд нэг хүн дандаа эмэгтэйчүүд нөхөргүй явга хараацсан гинлээ. Одоо тэгээд дандаа бүгдээр нөхөргүй байдаг. Ер нь тийм нэг хараал хүрсэн юм шиг байна. Гэл ингээд ярьдаг те. Гэтэл чинь яг хийж ирдэг. Тийм тэгтэл чинь эн чинь юунаас болж ийм гэхээр зэрэг одоо тэр удмын эмэгтэйчүүд нь одоо ирчүүдийг дандаа дорд үздэг те. Хүнддэгдэггүй одоо яадгийн итгэдэггүй тийм үү. Эсвэл эсэргээрээ тэр ирчүүдэд ингээд нөгөө хүчрхийлэх боломжийг ингэж өгч яадаг. Одоо ямар нэгэн байдлаараа тий өгч яадаг. Эсвэл одоо өөрсөндөө ингэж хүчрхийлэлтэй ханддаг. Одоо бид нар эмэгтэйчүүд өөрсөндөө маш харгас ханддаг. Одоо жишээлбэл насан туршдаа архичинтай амьдрах, өөрийн зоддог, харгасалдаг тий бие сэтгэлээр нь ингэж гэмтээдэг хүнтэй амьдрна гэдэг чинь өөртөө одоо төлөв хариг сандж байгаа гэсэн үг үстэй тий. Тэгэхээр зэрэг энэ хандлагыг бид нар ингээ үеэс үедээ ингэж дамжуулж өгöd идэх. Тэгэл охин нь ээжигээ харж хүмүүжин, эмээгээ харж удмынхаа одоо тэр эгч дүүсийг харж хүмүүжин тий. Тэгэхээр зэрэг ер нь л болвол ирчүүд хинч биш, өөдгөө, хуурамч арчаагүй, үнэнч бус тий. Эднэрийг бол ерөөсөө өөд нар харуулахгүй байх хэрэгтэй. Ерөөсөө эднэрийг ингэж одоо юу гэх юм бацах хэрэгтэй гэдэг ийм хандлагаар хүмүүжиж байгаа болвол тэд нартай ямар их хүн удаан байх вэ те яг энэ энергиэрээ дандаа энийг ингэж батлуулах тийм үү тийм дандаа сул дорой үнэхээр итгэлийн нэгддэг дандаа өөрийнх нь тэр нөгөө амьдралынх нь тэр онолыг л батлах хүмүүс учирдаг шүү дээ амьдралын зохиолоор те чи өөрөө тэрийг нөгөө мэдчихэж байгаа. Тэгэхээр зэрэг тэр өөрснөө яг энэ нэг эрчим хүч чинь тэр тухайн удмын нэг юм хөдөлгөгч хүч болоод байна шүү дээ. Тэ тэр одоо гол амьсгалдаг, гол хөдөлдөг, одоо шатхуун нь цэнэг нь одоо тийм эрчим хүч байхад яг тэрнтэй наалдах, яг араашууд нь ингээд наалдах тийм л хүмүүстэй учрна. Тэгэхээр зэрэг ингээл үеэс үедээ одоо тийм дандаа сул дорой арчаагүй өөрснөө хуурдаг яг өөрснөө хохироодог орхидог хайдаг ийм ирчүүдтэй ингээд учрах энэ хүмүүжлийг энэ одоо хэв маягийг л одоо охтуудтай ингээд суулгаад өгöd шүү. Эсвэл одоо эсэргээрээ одоо дандаа тийм нэг харгас ч юм уу тий эрэгтэй хүмүүс олвол хүчирхийлэгч харгас одоо тэд нар тийм байдаг улаасаа л ийм байдаг гэдэг ийм итгэл үнэмшлэр ингээ хүүхдүүдэд хүмүүжүүлчихээр охтууд нь нөхөр нь зодчихсэн ч ерөөсөө л бүх ертөнц ийм байдаг. Бүх нөхөр ийм байдаг, бүх эрэгтэй ийм байдаг. Энийг би төвчгөл ёстой гэд ингээд одоо сууж ин гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эн чинь ингээд одоо хөндлөнгөөс харахаар яг хараалшгүй байгаа зү тий. Үеэс үедээ одоо хідэн үед дамжаал яг энэ хандлага яваал дандаа ийм хүмүүстэй уулзрал гаднаа болвол илүү боловсралтай байж болно. Тийм хүчрхэг байж болно, гадаадд амьдардаг байж болно, баян байж болно. Тэр юусоо биш. Яг амьдралынх нь хэв маяг нь тэр амьдралаас авж байгаа, нөхрөөс авж байгаа юм нь одоо дандаа тэр гэмтэлтэй, биеийн гэмтэл, сэтгэл зүйн гэмтэл, хууралт, уруулалт одоо хүчрхийл байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг
магадгүй одоо тийм хараал гэдэг зүйл бол байдаг. Байдаг байх. Тэгээд одоо хин нэгэн хүн одоо хин нэгний удмыг тэгж хараахад хэрвээ тэр удам доторх эрчим хүч шал өөр, тэр хөдөлгүүр шал өөр одоо зүг рүү явж байгаа, хөдөлгөгч хүч нь одоо тэр удмын амьсгалж байгаа ихтгэл үнэмшил нь өөр байгаа бол тэр хараал хүрэх боломжгүй байхгүй тий. Тэр хараалыг чинь хэрэгжих одоо тэр таатай хөрс нөхцөл тий хэрэгжүүлэгч нь бидний дотор явж байгаа тэр хөдөлгүүр байхгүй. Гадна талд биш яг бидний дотор одоо тэр нэг хөдөлгүүр нь яваад шүү дээ. Одоо тэр гаднаас орж ирж эрчим хүчийн хараалыг хав гэж аваад хэрэгжүүлэх эрчим хүч нь бидний дотор байна. Хэрвээ тэр хэрэгжүүлэгч эрчим хүч бидний дотоодод одоо бидний итгэл гэсэн үг шүү дээ. Тэр эрчим хүч чинь тий итгэл үнэмшил одоо өөр байгаа бол гадны ямар ч эрчим наалтахгүй байхгүй. Уулын чи ертөнцийн л нөгөө нэг л миний яриад байдаг диалектикийн хоёр шүү дээ. Тэр гадна байгаа эрчим хүч тодорхой нэг миний дотор байгаа юмтай харьцаж адилхан байж таталцаж нөгөө бүх юм нь ингэж нийлжээж дараагийн одоо үе шатанд орно. Тэрээс тэр гадна байгаа зүйл миний дотоодд байгаа юмтай таарахгүй түлхэлцээд одоо хэрэгжихгүй тий гадны тэр одоо зүйлийг миний дотоод байгаа зүйл танихгүй одоо тий одоо код мод юунууд ч ингээд танихгүй төхөөрөмж өөрлөгөө оруулахгүй байдаг үстэй тий. Тэгэхээр зэрэг оруулахгүй л байгаа бол тэр чинь яахгүй ш. Тэгэхээр бид нар чинь тэр гадны ямиг одоо өчнөө л ерөөл биднэрт байгаа штэ тий бид нар ч одоо өчнөө л засал хийлгэж гин өчнөө л ерөөл авч гин гэтэл тэр ерөөлийг хэрэгжүүлэх хөрс одоо байхгүй байгаа дээ шүү дээ тийм үү. Одоо юу байдаг шүү дээ. Одоо бид нар баян намсраа шүтвэл баян болно гэж ингээл айлууд шүтдэг тий. За бид нар ном уншуулдаг. Гэтэл баян намсраа болвол манай багш хэлжсэн айгүй их тийм нэг сахилыг хардаг тий. Одоо сахилтай байж ээж тэр одоо нөгөө нэг тэр ажийг бид нар авна. Одоо сахил гэдэг чинь бид нар нөгөө тэхгүй худлаа ярихгүй хулгай ихгүй одоо яадаг чинь тий үнэн байна л гэдэг одоо зүйл шүү дээ. Одоо нэг үгээр л хэлэх юм бол үнэн байна л гэсэн үг тий. Гэтэл чинь бид нар чинь сахил сахитгүй үстэй. Алхам бүрдэл бараг сахилын эсрэг зүйлийг хийж байгаа шүү дээ. Тэгээд одоо 1000 нөгөө баян намсраага дахиулаад энэ тэгээд энэ шал худлаа юм байна гэж хэлдэг тий. Гэтэл чинь тэр одоо зүйл үнэн байх хөрсөн надад байхгүй. Тэр нөгөө одоо баян намсраа чинь миний хувьд гадны биет болчоод одоо хар үгээр болвол тийм марчилчих юм бол миний төлөө ажиллах гэхээр миний төхөөрөмж чинь тэрийг танихгүй гэдэг юм. Танихгүй шүү дээ одоо тийм тий нөгөө яавал таних вэ гэвэл би өөрөө нөгөө нэг сахил махлаа сахичээж нөгөө тэр зүйлтэй чинь ингээд адил бидний одоо код нэгтгэх юм уу юм болохгүй шүү дээ. Гэтэл чинь би миний одоо оршихуй чинь бидний оршихуй чинь ямар гадны биетийг таньж ийл гэвэл одоо тэр нэг хараал байдаг ч юм уу тий бүтггүй юмнуудыг хэрэгжүүлэх хөрс нь одоо бидний дотор зүгээр сайхан ингээд язгнаад баг одоо гадны тэр таагүй зүйл орж ирэхэд баг сүн сүнгээс соёолоход бэлэн шахуу ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар аливаа зүйлийг надад үйлчлэхгүй байна, худлаа байна. Эдгээр чинь ингээд шал худлаа модлаа гэхээсээ өмнө энэ нэг ерөөсөө л энэ ертөнцид оршин байгаа учраас бид нар энэ ертөнцид ямар хууль үйлчлдэг юм бэ? Энэ ямар одоо энерги, ямар зүйлс яаж хэрэгждэг юм бэ гэдэг зүй тогтлыг ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ чинь ерөөсөө шашин биш шүү дээ, тий? Бид нар нэгэнд энэ ертөнцид төрсэн байна. Одоо энэ ертөнцид надад таалагч юм талдахгүй хамаагүй төрсэн байна. Энд одоо би ахаад 50 жил амьдрах нь тодорхой, тийм үү? Тэгэхээр зэрэг энэ одоо юу гэдгийг замын хөдөлгөөнд гэх юм уу орох гэж байгаа бол энэ ямар зүйл хориотой байдгийн ямар одоо дүрмийг барьдгийн энд би нэг аваар осолд орчихгүйхан шиг бусдад бас хохирол учруулахгүй өөрөө бас гэмтэж бэртэхгүй одоо хүссэн газараа хүрчхийн тулд тэр 50 жилийн дараа тэр газар хүрчхийн тулд би яах ёстой юм бэ гэдэг зүй тогтлоо одоо мэдэх ёстой л байна л да. Тэрнээс биш одоо энэ надад хамаагүй гэж явах юм бол одоо тэр чигээрээ тэр замын хөдөлгөөнд орох юм бол мэдээж хэрэг нөгөө гинтийн золгүй явдлууд тохиолдох нь гарцаагүй байхгүй юу да тий. Тэгэхээр зэрэг энийг бид нар одоо тийм юмд орчвол би ингэн гэж бодоогүй, намааг ирээд мөргөн гэж бодоогүй, би өөрөө ингэ чинь гэж бодоогүй, би дүрмээс судлаагүй, би амжааг байхгүй, уул нь би дараа жил сурыг гэж бодсон гэл одоо нөгөө юмнуудыг яриа сууж байгаа шүү дээ. За тэгэхээр зэрэг яг одоо ийм юмыг сонсохоор ээжүүдэд маань жоохон хэцүү байгаа л бах тий. Гэхдээ одоо яг би ингээд нөгөө ээжүүд маань гэдэгтээ иллэг өгөөч намайг тайвшруулаач гэдэг иллэг өгдөг. Энэ иллэг гэдэг зүйл бол хамгийн өнгөн давхаргын зүйл тийм үү? Одоо яг орилоод чарлаад уйлж байгаа хүүхдийг бид нэр эхлээд
аргаддаг штэ тий. Ямар ч байсан тэр хүүхдийг дуугаа болгох хэрэгтэй. Тэгээд одоо эллэг гэдэг бол ямар ч байсан дуугаа болгож байгаа гэсэн үг. Дуугаа болгоод бүх зүйл дуусч байгаа гэвэл үгүй шүү дээ. Одоо тэр хүүхдтэй тайлбарлаж эхэлнэ шүү дээ, тий. За, яагаад ийм юм болж байгаа вэ? Яаж байгаа вэ? Яагаад болохгүй вэ? Явандаа энэ дүрмийг тэр хүүхд маань мэдээд энэ орон зайд бие даагаад ингэж авч явдаг болохын тулд одоо ингэх ёстой гэдэг нөгөө хүүхдээ аажмаар ингэж бэлдэх ёстой тийм үү. Тэгэхээр зэрэг ээжүүд маань нэг андуурч ойлгодог нь одоо ингэж иллэг аваад илүүлээл байвал болох юм шиг тий одоо иллэг өгөөч гэдэл одоо сургалтаас сургалтанд ингэж л одоо яваад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дараагийн шат руугаа орохгүй шүү дээ тий. Уйлаад л чарлаад л байна гэсэн үг. За бид нар бол дараагийн шатн дээр одоо үннийг мэдэх ёстой тий. Эхний шатн дээр нөгөө орилоод уйлж байгаа хүүхдэд шууд үннийг хэлээд нэмэргүй шүү дээ тий. Тэгэхээр одоо бол ингээд үннийг бид нар мэдэх ёстой. Энэ нь биднэрт хэрэгтэй байхгүй юу? Үннийг мэдсэн нь. Тэрээс би ингээд худлаараа л илээд ингээд явснараа зүгээр л одоо ирээдүйд ирэх цохилтыг зүгээр түр зур хойшлуулж байгаа болохоос биш хизээ нэгэн цагт бид нар том цохилт амсахад гарцаагүй байхгүй юу? Тэгэхээр үннийг мэдснээрээ бид нар дараа ирэх цохилтоос одоо нэг дээвэртэй болж байна гэсэн үг байгаа юм тийм. Тийм байна. Жинхэнэ нөгөө сэтгэлийн гэр гэдэг юм аа. Тийм бий болох ёстой болоод тийм шүү дээ. Тэгэхээр одоо чи ч ялгаагүй би ч ялгаагүй уулаасаа нөгөө энэ бүх зүйлийг мэдхээсээ өмнө нэг бүтээлүүдээ гаргацсан шүү дээ тий. Бүтээлүүдээ гаргацсан нөгөөдөл маань бийчээд эргээд одоо бид нарт ингээд нөгөө баг бид нар ч ургацаа хураагаа сууж байгаа шүү дээ тий. За тэгэхээр зэрэг одоо бол бид нар тэр одоо бүр анх тарьсан үрээ юу гэдэг бүр арилгаад нөгөө хүүхдийн толгой дотор байгаа бүх юмыг арилгаад 0-оос эхлээ шал өөр юм тарина гэдэг зүйл бол байхгүй. Гэхдээ бид нар маш олон зүйлийг хийж чадна. Яагаад гэвэл энэ бид нар өөрийнхөө төрсөн хүүхдүүдтэй бид нар хүүхдлээ хүн холбоотой өснийхээ дараа ч гэсэн бид нар өөр одоо хэмжээсүүдэд байгаа ч гэсэн бид нар үүрд энэ тэр хүн холбоо байна. Тэ одоо их үрийн холбоо бол хамгийн хүчтэй холбоо. Хоёрдугаарт гэвэл бид нар одоо тэр хүүхдүүдтэйгээ нэг гэрт байна уу, өөр гэрт амьдрна уу, өөр улс төвд амьдрна уу? Бид нар нэг эрчим хүчний хавтгаад л амьдарч байгаа. Одоо тэр удмын нэг эрчим хүчний хавтгаад амьдарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ дотор байгаа нэг зүйл нөгөө зүйлтэй нөлөөлөх нь хууль шүү дээ тий. Тэгэхээр зэрэг өнөөдөр би энэ бүх зүй тогтолцоог олж хараад энэ хандлага өөрчлөөд одоо учиргүй гэмшиж харуулж өөрийгөө занаж зөхөхгүйгээр нэгэнт хийсэн зүйлээ зүгээр л бодитоор хараад тий ийм юм байгаад ийм юм болсон юм байна. Энэ тэгээд А дээр Б нэмээд тэнцүү одоо ийм үр бүтээл гарсан юм байна. Тэр нь миний хүүхд. За энэ бүтээл яг надад одоо бүрэн таалагдахгүй байгаа ч гэсэн ингэ болцсон юм байна. За одоо би юу хийж чадах вэ? Тэгэхээр би бол одоо энэ зүйлийг олж харна гэдэг чинь би одоо баг тэр удмын хараалыг чинь заслын эхлэл нь энэ одоо зүй тогтолцоог үеэс үед дамжижаасан энэ амьдралын хэв маягийг, хандлагыг, итгэл үнэмшил, ертөнцийг үзэл, буруу хүмүүжил одоо юу гэж нэрлэх юм бэ? Нэр нь ерөөсөө гол биш. Тэр нэг зүй тогтол байгаа даа шүү дээ. Энийг олж харнаа л гэдэг чинь тэр заслын эхлэл одоо хийгдчихэж байна л гэсэн. Тэгээд улмаар би одоо өөрөө өөрчлөгдөөд энэ зүйлс хандлага тий одоо урд нь би ээж аваа дургу зүгтэг байсан бол одоо тодорхой хэмжээгээр тэднийг хүлээн зөвшөөрөх тий өөрийгөө эсэргүүцэж өгөөсгэж өөрийгөө голж чамлж гомдож явдаг байсан бол тэрийгээ ингэж хүлээн зөвшөөрөх эднэр чинь одоо миний дотоодд явагдаж байгаа маш том өөрчлөлт одоо эрчим хүчний түвшний өөрчлөлт. Тэгэхээр эн чинь хүүхдүүдэд маань нөлөөлдөг. Яг яаж нөлөөлдгийг, яг яаж өөрчлөх үү гэдээ одоо амар тийм нэг юу гэдгийг нарийн юмыг асуух ерөөсө гол биш байхгүй. Одоо ингээд энийг ингээд бид нар хийх ёстой байна. Яг ингээд чи ингэж яаснаар хүүхд чи ингэж өөрчлөгдөөд ааш нь ингэж өөрчлөгдөөд тодорхой мэдэхгүй болвол би энийг хийхгүй гэд сонголт хийж бас болно. Хамаагүй тий. Гол нь энийг би яагаад тодорхой хэлж чаддгүй вэ гэвэл одоо чиний дотоодод яг ямар өв ингэж дамжигдаад ямар хэв маяг дамжигдаад тэгээд тэр нь чиний яг өөрийн чинь бас өгөгдөл байгаа даа шүү дээ. Энэ удмаас гадна те чиний яг өөрийн өгөгдөлтэй яаж урвалд ороод тэр нь дараа нь ингээд нөхөр гэдэг бас нэг өөр юм хүн ирж байгаа шүү дээ ертөнц те. Тэгээд тэр урвал чинь тэр нөхрийн урвалтай нийлээд дахиад цаашаа ингээд гинжин урвалууд болоод хүүхдэд яаж ингэж гарсныг тодорхой ингэж хэлэхэд маш хэцүү байхгүй. Би бол маш ийм бүдүүн томын бүдүүвч юмыг л ярина. Тэрээс яг хувь хүн болгоны тохиолдол дээр тэрийг ингэж задлж ярахад одоо сэтгэл зүй хүчин мөхсөд нь тэр чинь одоо хувь хүний урд одоо өгөгдлүүдийг бас ингэж гаргаж ирэхэд хэцүү шүү дээ тий.
Тэгэхээр зэрэг бид нар ингээ бүр яг яах вэ? А, Б яг одоо 1 2 гэхгүйгээр одоо яг энэ зүй тогтлын түвшинд энийг ойлгож ухаарч хийж чадах юм а хийвэл одоо их сайн байгаа юм. Тэгээд нөгөө талаасаа одоо тэр гимшил, харуулсал, тэр өнгөрсөн үе рүү хэтэрхий их харах өөрийгөө одоо их буруутгах, яллах, залхаан цэрлүүлэх гэдэг чинь тодорхой хэмжээний эрчим хүч шүү дээ, тийм үү? Ээж үргэлж гмийн мэдрэмжтэй байгаа хүүхэд мэдэрнэ. Ээж үргэлж одоо ингээд өөрийгөө буруутгаж, ялалж, надаас бүх юм боллоо гэж байгаа ийм эрчим хүчтэй байх юм бол хүүхэд бас мэдрэх байхгүй. Тэгэхээр эн чинь хүүхдэд бас таатай нөлөөлөхгүй шүү дээ. Тэр утгаараа бид нар өөрснийгөө тэр үр дүнгuu гимшлээс чөлөөлөх хэрэгтэй. Бидний гимшил үр дүнтэй байх хэрэгтэй. Энэ хүүхдийн өнөөдөр энэ зүйл надаас болсон. Тэр нь бас цаанаа ийм уг шалтгаантай. Одоо энэс би энийг өөрчилж чадна, энийг өөрчилж чадахгүй. Тэгээд тэрнээс гадна хувь хүүхдийн өөрийн өгөгдөл байгаа. Тэр нь 60-аас илүү хувь, 70-аас илүү хувь байгаа ш. Тэрийг бид нар бас үргэлж тооцоолох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бүх тооцоон дундаас бид нар зөвхөн ганцхан гмийн мэдрэмж дээр төвлөрөөд байж бас болохгүй байхгүй. Ингээ бүтэн зургаар аль болохоор ингэж харах хэрэгтэй. Өөртөө хэдий ч инэрэнгүү хандна. Энэ эрчим хүч чинь энэ одоо уур амьсгал гэж хэлэх юм уу. Энийг бас хүүхэд мэдэрнэ. Хүүхэдтэй чинээгээр өөртөө бас инэрэнгүү ханднаа л гэсэн үг байхгүй. За эсвэл нөгөө дотор уужрна гэдэг шиг юм бол та. Гэтэ та бүр сайн нөгөө бодол уншиж юу гэдэг шиг нөгөө нөхөргүй ах хараал гэл нэг ярьлаа штэ тий. Тэр чин бас яг манай нэг талынхан бүр яг тэгээ бат итгэцэн хүмүүс идэг байхгүй юу? Бүр яг манай нэг талынхан штэ. Тэгээ бүр сая асуугаагүй байхад ямар хэрэгтэй юм ярьж бай. Бүр тэднэртэй сонсох хийсэн гэж бүр дотроо бүр баярлаад бодоод суулаа. Миний бүр ингээд нэг нүд онгоох шиг болоод ингээд нэг айгүй гоё мэдрэмж авлаа. Баярлалаа багшаа. За багшаа нөгөө ам нээсэн дээр уушигнэ гэд хүмүүс тэгж ярьдаг штэ. Тэр нь бас нэг надад нэг асуулт ингээ бүр яг бодогдоод яваад исэн. Сая ч гэсэн хальт урдагдлаа. Одоо би яг ингээд энэ сургалтандаа одоо яг 4 дахь удаага орж ийн. Яг нөгөө инжид 2 удаа, очирт 2 удаа ингээд 4 дахь удаага орж ийн. Сургалтын ингээ групп болгонд ингээд нэг ээжүүд ийм юу байдаг л та. Бага насандаа бүр айгүй бага насандаа төсөөлөхөд хэцүү бага насандаа хүчирхийлэлд өртөжсэн. Тэгээд охтууд нь бас тийм зүйл амссан гэдгийг айгүй их тийм нэг нийгэм дийл гаргаж чадахгүй нуугаа дотроо ингээд нөгөө невроз болгоцсон эмэгтэйчүүд зөндөө байдаг. Тэгэхээр нөгөө та сая нөгөө очрын борооны групп дээр хэлжсэн шүү дээ багшаа. Хатууч гэсэн нэг айгүй үнэн үгийг хэлсэн. Охтуудаа бид нэр хэрхэн яаж нандинах вэ гэдэг тал дээр үг хэлсэн. Тэрийг би бүр айгүйх ён гэж айгүйх тусгаж авсан өөртөө. Тэгээ подкастын ээжүүд ч гэсэн тэрийг бас сонсоосоо гэж үзэж байна. Тэгэхээр чухлаа тэр штэ. Тэр үгийг хэлэхэд урдах тэр нөгөө өмнөх үг нь ямар байгаад юуны хариуд ингэж хэлсэн бэ гэдгийг бас хэлэх нь чухал бах. Ер нь би бас яг энэ хүчирхийллийн талаар ярих гэж боддог. Урд нь нөгөө урдны дугааруудад яг хальт яриад явдаг. Гэхдээ ингээд тусад нь нэг юм дугаар бэлтмээр ингээд санагдаж байгаа. Тэгэхээр чухлаа хоёулаа энийг дараагийн дугаарт ингээд бүхэл бүтэн яг энэ хүчирхийллийн сэдвт зориулаад ер нь бол одоо охтын бага насндаа авсан бэлгийн хүчирхийлэл гэж одоо ерөнхийд нэрлэж болно тийм үү. За зарим тохиолдолд бол яг нэг гүнзгий биш биеийн биш сэтгэлийн хэлбэрээр ч гэсэн байгаа ч гэсэн одоо баг одоо энэ эмэгтэйчүүдийн 80-90 хүртэлх хувь нь ямар нэгэн хэлбэрээр дандаа бага насндаа бүр 10-аас доош насндаа гэсэн үг шүү дээ. Ийм юмнуудыг амссан байгаа байхгүй. Тэгээд ихэвчлэн ээждээ ерөөсөө хилээгүй ингээ өнгөрөөцөн одоо хүртэл тэр ингээд юмаа санаад байдаг. Өөрийгөө одоо ямар нэгэн тийм бузар бохор байдлаар мэдэрдэг. Өөр хинтээж хуваалцдаггүй. Тэгээд амьдралын ямар нэгэн уналт, ямар нэгэн нухчаа болоход нөгөө мэдрэмж нь эргэж гарч ирээд өө чи ингээ өөдгөө юм чинь, өө чи тэгсэн юм чинь ингээ гарч ирээд идэг гэд энэ зүйлс бол одоо сургалтанд их ажиглагдаад надад бас ингээ хуваараа хандж байгаа хүмүүсийн ихэнх нь энэ сэдв байдаг. Ерөөсөө л барагдал тэрнээс илүү хувьд одоо энэ сэдв байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бас тусгайлан одоо би мэдээж тэр хүмүүсийн хувийн тэр жишээг бол ярихгүй. Тэгтээ бол онлын төвшөнд ээж нар одоо юу хийх ёстой вэ гэдгийг бас бүр зайлшгүй ярих хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр хоёулаа энэ асуултаа дараагийн дугаарт үлдээгээд тэгэхэд өнөөдрийнхөө
энэ ярилцлагыг жаргая гэж бодож байна. За тэгээд надтай ингэж цаг гаргаж ярилцсан, миний урилгыг хүлээж авсан чухлаатай маш их баярлж байна. Өөрийнхөө бас туршлагыг ингэж хуваалцж байгаа, бас ингээ ололтоороо бас намайг их баярлуулж байгаа. Багшийн хувьд бас намайг айгүй их баярлуулж байгаа, их баярлж байгаа шүү. Чухлаа. За ингээд сонсогч нартаа дараагийн дугаараар удахгүй уулзахын ерөөл тавья. За баяртай. За баяртай.